10,000 төгрөгөөр л эхэлж байсан. Хадам аав ээжийнхаа гэрийн коридорт орцондоо хийж исэн бизнес маань. За талбайд нэг салбартай, ярмагт нэг салбартай, Алтай хотгонд нэг салбартай ингээ онлайн дэлгүүртэй. Дээрээс нь би өөрийн маркетингийн агентлагтай. За тэгээд нэмээд сургалт явуулдаг. Тэгээд өөрийн гэсэн аппликейшнтэй, веб хуудастай. Тэгээд пэйж хуудас, онлайн групп гэд тоолох юм бол таймгүй их зүйлийг бүтээж чадсан байгаа. Миний хувьд бол захиалсан бараагийн тулгын чатан дээрх зураг мөн байна уу? Сайз нь мөн байна уу? За энэ хүний мөнгө нь орж уу? Та одоо орлогын яг хэдэн их өсвөртэй нэ гэж асуудیں۔ Наач их хүнд асуултаа шүү. Яа би ч нөгөө нэгэн сэдвэр айгүй бүлийн төртдөг байхгүй юу? За. Яаж бүлэж чинь? Одоо юу гэдэг онлайн шоп ажилтдаг хүн яаж ингэж амьдрч байгаа юм бэ те? Онлайн шопоор ингэж баяжж болдог ч юм уу? Яа маркетингийн агентлагаас олж гин. Онлайн шопоос олж гин. Сургалтаас олж гин. Сургалт. Эсвэл Temu ч юм уу одоо аппликейшнууд дээр сүүлийн үед айгүй хловер гараад байгаа байхгүй юу? Тэр нь яагаад вэ гэхээр өөрийнхөө банкны картыг холбочоод байгаа байхгүй юу? Тэрийг ерөөсө холбож өрн болохгүй. Сайн байцгаана ингээ Сансуу подкастын шинэ дугаар эхэлж байна. Та бүхэн одоо сайхан намарч эхэлж байна уу? Намруулж шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн дугаараараа бид бүхэн бас өрмөц сэдвэрийнхаараа нэгэн зочныг урьж авчирсан байна. Тэр юу вэ гэхээр Балжмаа онлайн дэлгүүрийг үүсгэн байгуулагч Балжмаа өөр юм бээр хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр Балжмааг бол хүмүүс онлайнаар нэлээд сайн мэддэм билээ. За дээр нь 2 жил дараалан оны шилдэг онлайн дэлгүүрээр шалгарсан гэж байгаа. PB сэтгүүлээр шалгаруулсан энэ дугаар хамжид ингэж орж исэн байна. За тэгэхээр бүгдээрээ өнөөдрийнхөө дугаарыг шимтэн сонсож онлайн бизнесийн талаар мэдлэгтэй болцгоё. Санс уцгаая. Сайн байна уу Балжмаа? Сайн уу, сайн бацгаана уу? Ажил төрлийн тавлаг уу? Цаг гарган хүрэлцэн ирсэнд баярлалаа. Урьсанд бас маш их баярлалаа. Тэгэхээр нэг Балжмаагийн дэлгүүрийн хүмүүс бол айгүй сайн сүүлийн үед сайн мэддэг болсон байна. Хүмүүс айгүй их танил болсон байна. Тэгэхээр ер нь эхнээс нь хэдүүлээ бүх суурьсан жоохон таны одоо бэкграунд тийм суурь нь яаж явсан бэ? Яагаад энэ дэлгүүр байгуулагдсан гэдэг энэс эхлэе гэж бодож байна. За онлайн бизнесээ яг эхлүүлээд 14 дэх жил рүүгээ. За явж явах шиг байна. Тэгээд жоохон хүүхд тахасаа эхэлсэн. Тэр үед чинь бакалаврын 2 дугаар курсын оюутан байсан баха. Уул нь бол МОС-ийн хууль зүйн сургуульд эрх зүйч мэргэжлэр төгссөн. За. Хуульч болох ёстой байсан. Уул нээж явахаа хүслээр тэгээд амьдралын замаар өөрийнхөө хүсэл сонирхлоор онлайн бизнес эрхлэгч болсон байдаг юм аа. Тэгээд тухайн үед бол 10 хэдэн жилийн өмнө гэхэлэр нөгөө онлайн бизнес онлайнаар бараа бүтээгдэхүүн борлуулах байтугай худалдан авалт хийх боломжтой гэдгийг нөгөө ойлголт хүмүүсийн тархинд байгаагүй шүү дээ. Гэтэл коронавигийн дараа бол яг энэ юу ч юм бүр илүү дэлгэрэнгүй болоод бүр бүхий л одоо салбар бизнесүүд өөрийн гэсэн онлайн салбартай онлайн дэлгүүртэй болох хүртэл айгүй хугацааг тулцсан. Тэгээ яг энд сууж байна. Зөв. Сая та 14 жил гэсэн үү тийм. Тэгэхээр чинь 2014 дахь жил рүүгээ орж ийн гэсэн үг. Тэр үед яг таанхнаас нь онлайн бизнес гэж нэрлээд бүр тэгж явчихсан бүр хамгийн ихнийх нь. Хамгийн ихнийх чинь эхний нэр маань болохоор Балжмаа онлайн бишээ Bixel онлайн дэлгүүр гэдэг нэртэй байсан. Зөв. Тэгээд яг үйл ажиллагаагаа эхлээд 2 жилийн дараа айгуу тийм танигдаад ирэхлээр яг ижлэх нь нөгөө нэг дурайж гарч ирэх яг сегментүүд ч юм уу онлайн бизнесүүд ингэж болох юм байна. Ийм онлайн дэлгүүр нэгээд үзьгээд хүмүүс гарч ирэхдээ яг нөгөө нэг Bixel гэдэг нэрийг маань яг хуулж гарч ирээд байхгүй яг адилхан нээлттэй дэлгүүр ингээд зэрэгтэй тахлаар төөрөгдөл үүсэн штэ. Тэгэхээр за ямар ч байсан хүн яг ижлэхэн нэр өгж бол арайч Балжмаа гэдэг миний нэрийг аваад өөрийнхөө дэлгүүрт өгөх боломжгүй учраас яг ялгархын тулд Балжмаа гэдэг нэрээ өгчсөн. Зөв. Тэгэхээр 14 жилийн өмнө хэрэг 2011 12 он хавцааж таарч тий. Тэр үед ингээд онлайн дэлгүүр ингээд та ингээд нээж яхад ер нь төлбөрийн систем хөрвөл бүх юм нь ер нь болоог өснө. Яаж шийдэл нээсэн бэ? Одоохоос чинь жоохон төлөө хоёлын эртний баг анхдаг ч юм ярих гэдэг шүү дээ тий. За тухайн үед бол юу байдаг басаа айгүй хөөхөө. За. Анх энэ бизнесээ чинь онлайн бизнесийн нэг айгүй гоё юм нэдэг байхгүй. Гэхдээ ихэмчлэн хүмүүс жоохон итгэдэггүй. Өөрөө заавал хөрөнгө оруулалт хийж өндөр мөнгө одоо гаргахгүйгээр эхэлж болдог бизнес хамгийн гоё давуу талтай. Тэгээд яг тэр үед бол яг уу онлайнаар би чинь эхлээд Оросоос хөмсгний харандаа гэдэг 7 хоног арилдгүй хөмсгний харандаа гэдэг байсан штэ. Тэгээ нэг юм урт төрөйтэй хар гутал нэг хүүхнүүд айгүй хөмсөжсэн штэ нэг шауны гэдэг нэг юм урт хар төрөйтэй одоо хүүхнүүд өвдөг давдаг хэлж байгаа. Тий, өвдөг давсан. Тэрийг чинь бас Монголд анх оруулж ирж таниулж ирсэн. Гэхдээ яг тэдгээр бараагаа зарахтаа би гэрээсээ зардаг байсан. Онлайн гэхэлэр ойлгомжтой шүү дээ.
Тэгээ манай орцонд ингээд айгүй хүн байнга наашаа чашаа код хийж орж ирнэ. Тэр нь манай үйлчлүүлэгч. Тэгээ гэрийнхаа яг хаалганы өөдөнд нэг юм жижигхэн цагаан шүг байдаг гэсэн. Тэрэн дээр ингээд хайрцагтай гутал бараагаа аваалал тэгэл өдөрт бараг 20-30 удаа гэрийнхаа хаалгаар доошо бууж орцныхоо кодыг нээж өгөөд бараагаа өгөөд яг ийм харилцаанд орж явсан. За тэр үед бол бас хүргэлт тээвэр гэдэг зүйл байхгүйсэн шүү дээ. За тэгээд тэр үед бол өөрөө хүргэлтийн компани нээж үзчихлаа. За тэр үед өөрөө бас нэг ачаа тээврийн компани, карго үйлчилгээний компани одоо бол Монголд маш олон болсон шүү дээ. Карго хийж үзчихлаа. Яг л өөрийнхөө онлайн бизнесийг босгохын тулд дутагдаад байгаа юмнуудыг бүх дагалтуудыг хийсэн байна. Хийгээл гэдэг гэсэн. Одоо ингээ яг чамайг асуусан чи нэрээ хийдэг байсан байж тээ гэж орж ирж байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь яг одоо бас чамайг хэлэхээр санаж байна. Онлайн бизнес ч ямар ч бизнес эрхлэхэд нэг маркетинг аягүй чухал хамгийн их зардал гардаг хэсэг бол маркетинг дээр гардаг байхгүй юу. Тэгээ маркетингийнхаа зардлыг хэмнэх гээд өөрөө бас яг реклам бичлэг контентэнд бас тоглож эхэлчихсэн. Зүг. Тэгэхээр 2011 12 оны үед одоо чинь яг тантай адилхан онлайн бизнес хэр байсан бэ тухайд одоо л хүн болгоны юм одоо мэддэг энгийн сэдв болчиход байгаа. Тэр үед яг ямар байсан бэ гэдэг ялгааг харах гэдэг. Тэр үед ер нь бол юу байсан шүү дээ. Ер нь айгүй цөөхөн байсан. Бараг л анхдагчуудын нэг гэж хэлж болно. Тэгэд хамгийн одоо юу ч гэж хэлэх юм дэ. Ер нь бол ингээд онлайнаар та эхлээд надад мөнгө өгөөд бараа чинь нэг 7 хоногийн дараа ч юм 10 хоногийн дараа ирнэ гэхлээр бараг нэг заллин лойвор гэрийнхээ ойрхон байгаа дэлгүүрээс 3 дахин үнэтэй ч юм уу 2 дахин үнэтэй бараа авсан бараг илүү найдвартай гэсэн тийм сэтгэлгээтэй байсан шүү дээ. Ер нь онлайн бизнес энгийн дэлгүүр хоёрын ялгаа чинь ерөөсөө тэр ахгүй юу? Тэгээ яг онлайн дэлгүүр найдвартай байж болдгийг бараагаа илүү хямд авч болдгиймаа гэдгийг л тэр ялгааг харуулахын тулд ерөнхийдөө энэ 10 хэдэн жилийнхээ амьдралыг яг онлайн бизнес зориулсан. Зүг. За тэгэхээр одоо сүүлийн үед нь dropshipping, e-commerce гэдээ маш их хэллүүд гарч энэ талаар хоёулаа бас гүнзгийрүүл нэлээд ярина. Тэгэхээр тэрний өмнө л одоо таны бас хувийн тал руу чинь жоохон ярих гэж бодлоо л доо. Эсэлтийн ерхий шалгалт дээр 800 оноо аваад одоо хуульчлах гээд эрх зүйчээр сурж ирсэн гэсэн. Тэгээд одоо болохоор та бас доктороо сурж байгаа юу тий? Ямар чиглэлээр сурж байгаа бол хэл шинжээчээр сурч. Хэл шинжээчээр. Магистр нь Монгол хэл, магистр бас Монгол хэл шинжээч. Зөв. Би яг өөрөө бизнесийн салбар руу орсон ч гэсэн Монголынхаа түүх соёлыг аягүй тийм судалж үн цэнтэйгээр ямар ч гэсэн миний хувьд бол аягүй үн цэнтэй зүйл байхгүй юу? Тэгээд тэр сонирхлоороо ерөнхийдөө яг магистр, доктортой суралцаад ингэ явж байгаа. Зөв. Тэгээд эрх зүйчээр төгсөнгүүтээ тухайн үед шууд за орё гэд онлайн бизнес руу орцсон уу яг тэр төгсөн бичлэрээ сурах гэж бодож байсан. Ер нь тэр нэг тийшээ ингээд өөр тийшээ шилжиж штэ. Тэр үе эцэгтэй ирмэг нь ямар байсан бол? Тэр нь ингэсэн яг нэг бакалавр сурж байхдаа онлайн бизнесээ ингээд би ч бакалавр сурж байхдаа нөхөртөөгөө танилцаад тэгээд хүүхдээ гаргаад ингээ байж байхдаа бас нэг өөр юм хиймээр санагддаг нэг эмхтэн хүнд үе байдаг хгүй юу? Үеийнхнээсээ хоцроод байгаа юм шиг. Ер нь нэг жоохон хүүхдээ хараад ингээ хичээлдээ яваад бус цагт нь ингээл хүүхдээ хараад гэртээ байж их юм процесс нэг айгүй их юм эмхтэн хүний толгойн дотор болж идэм байлээ. Ер нь тэгээ тэр хямралыг давж гарах миний нэг арга байсан гэх юм уу да. Тэгээ тухайн үедээ өөртмөнд сонирхолтой гэр бүлийнхаа юмд ч хэрэгтэй байсан учраас онлайн бизнесийг хийж эхэлжсэн. Тэгээ хичээлийнхаа хажуугаар ингээ хийгээл явуулсан. Ягаад гэвэл онлайн ч нөгөө утас байхад болдог. Хүүхдээ ингээд нэг гартаа тэрвэрсэн нэг гараараа ажиллаа хийж болдог. Тийм гоё ажил ахгүй юу? Ээжүүд бидний хувьд. Тэгээд явжгаад бакалавра төгссөн. Арай ч юм аа төгссөн. Хүүхдээ нэг гартаа барайл. Тэрвэл те. Тэгээ манай нөхөр ээж аваад айгүй хадмаа ээж маань тусалдаг байсан л да. Тэгээд төгсөөд нөхөр бит хоёр айгүй гоё азтай хятадд магистрт сурах юм тэтгэлэгт орох боломж олцсон. Тэгээд хятад руу яг тэтгэлэг аваад ингээ яваад очингууд чинь нөгөө хятад чи яах юм бэ? Монголыг бодвол энэ онлайн бизнес, онлайн салбар гэдэг чинь айл үжээ аюу олон жилийн өмнө бүр гайхамшигтай хөгжөөд одоо бол оргил дээд үе дээрээ явж байгаа. Зөвхөн хятадтай гэлтгүй дэлхийг бүр ингээд онлайн худалдаагаар эзэлчээд нь штэ. Тим гоё газар очиад миний нөгөө хийх гээд байгаа оролдоод байгаа юм чинь ийм боломжтой юм байна штэ. Энийг чинь ингэж болох юм бай, тэгж болох юм байна гэ. Тэгээ тэр үедээ хятад хэл сураад тэгээд шин санаануудаа олж аваад тэгээд онлайн бизнесээ бүр илүү гоё хөгжүүлж чадсан бас нэг боломж. Зөв. Хятадыг та нэлээд гүнзгийрэл судалсан уу? Нэг гүнзгий сайн маань биш ээ. Зүгээр л ерөөхдөө яг ажлаа явуулах хэмжээ. Ажлаа явуулчин, хүмүүстэй харилцаанд орчин. Зөв.
За тэгээд та сая юу руу ярьжсэн шүү дээ. Ярианы ихэнд онлайн нөөц бол нэг ингээд гарааны их капитал хөрөнгө шаардахгүйгээр хийж болдоо гэд. Таны хувьд бол анхны удаад юу яаж ихний гарааны эргэлтээ яаж хийжсэн санаагүй. Би энийг нэг сайтын билүү телевиз ярилцлагт ч үлээ ярьжсэн байхгүй юу. Яг сэтгүүлчнэр ер нь яг энэ асуултыг аюуг асууд юм билээ. Тэгээд ярьсан чинь хүмүүс ерөөсөө итгэхгүйсэн. За. Тэгээ би дахиад ярив. Амар боломжтой шүү манайхаа. Бүр ингээд миний энэ эргэн тойронд байгаа бүх хүмүүст энэ боломж байгаа байхгүй юу. 10,000 төгрөгөөр л хэлжсэн. Тэр үедээр болохоор Монголд бол нөгөө нэг хятад хэл байхгүй. Онлайноор энэ аппликейшнуудаас бараа захиалаад авчираад ч юм уу эсвэл хятадын бүр тэр хол байгаа үйлдвэрүүдтэй би ингээ харьцаад тэр хүн миний алсаас би мөнгөө итгэж шилжүүлээд тэ нааша бараагийн минь явуулаад гэдэг бол амар алс хол байсан хгүй 10 хэдэн жилийн өмнө. Тэгээ тухайн үед бол анх яаж эхэлж исэн бэ гэхлээр бөмбөр зах дээр нөгөө одоо бараа зардаг эгчнэр маань ингээд нөгөө нэг хямдарсан бараагаа юм сагсанд хийчдэг байхгүй юу. Лангууныхаа урд. Тэгээ тэрийг нэг 10,000 төгрөг 50,000 төгрөг гэж тавьсан бэдээ. Одоо ч тийм хүмүүс байгаа бах. Тэгээ тэнчэнээс нэг хідэн ширхэг плаж малаж аваад одоо би тэгтээ санаж байна нэг юм бариу улаан плаж энэ төр байсан. Тэгээ тэрийг анх Facebook дээр тавьж үтсэн. Тэгтээ онлайн дэлгүүрээ нээгээгүй зүгээр пост оруулж байгаа байхгүй. Ийм хөөрхөн плаж байна зарна гэ. Тэгээд тэрний зарж байгаа үнэ нь айгүй хөөрхөө 13,000-аар зарлуу да би 10-аар аваад. За. Тэнгүүтээ тэр чинь автобусанд наашаа жаашаа тэр хүнд хүргэж өгөөд очиж өмсөж үзүүлж байгаа штэ тэр хүнд авъя гэсэн хүнд нь очиж өмсөж үзүүлээд автобусаар хүргэж өгөөд буцаж гэртээ харахад бараг 1,000 хэдэн зуун төгрөг нь байна. Энийг 1,000 хэдэн зуун төгрөгийн ашигл ирж байгаа. Гэтэ яг тэр айгүй сонирхолтой байсан л та миний хувьд ямар ч байсан онлайн дээр би хүмүүсийн ихэнх монголчууд гэлтгүй дэлхийд нэг юм асуудал байгаа байхгүй юу? Амар их ажилтай байна. Эсвэл гарч амжихгүй байна. Хүүхд хараад гэртээ байж. Гэхдээ яаралтай нэг юм яг өөрт нь тухайн үйл явдал мөчт нь хэрэгтэй нэг бараа байгаа штэ. Тэр барааг нь өөрт нь авчирж өгөөд, хүргэж өгөөд, таалагдсан бараагаа айгүй хурдан онлайн дээрээс өөе надад хэрэгтэй энэ хэрэггүйгээ сонгоо шийдээд захиалаад авах боломж тэр хүмүүст хэрэгтэй байсан байгаа даахгүй би одоо бодоход. Тэгээ яг тэр боломжийг олж харж чадсан юм бэлээ. Тэгээд нэг хідэн тэгж ингэж хөөрхөн туршиж хийж үзэж гад болох юм байна гэд анх Орос яваад Оросоос анхны бараагаа татаад тэгээ онлайн дэлгүүрээ нээгээд эхэлчихсэн. Зөв. Хоёулаа сая одоо яг 14-5 жилийн өмнөх нөхцөл байдлыг нэлээ ярьлаа шүү дээ. Тийм жижигхэн өөрхөн балчмаагийн. Хүмүүс болохоор юм байдаг штэ гэл тийм ойлголт төрж байгаа бах. Яг тэгвэл одоо л нийтлэг болсон учраас тийм. Тэгээд тухайн үед бол нөхцөл байдал төлбөрийн систем хүргэлтийн юм байгаагүй хэцүүсэн. Харин одоо яг тэндээс 14-5 жилийн дараа танах яг одоо юу ямар хэмжээнд өргөжин тэлж ямар болсон байна, хэр олоолаа болсон байна тийм. Хоёулаа ингэж жилийн ялгаа гаргаж харьцаж ярих гэдэг юм л та. Маш их ялгаа байлгүй яах вэ? Ингээ энийг бодхолоор амар гоё тийм огшсон мэдрэмж авдаг штэ. Нулимс сэлгэрэх гэж байгаа шиг ягаадгүй л энэ бүхний зан амар их нулимс хүч хөдөлмөр нойргүй шүн айгүй их зүйл болж өнгөрсөн байхгүй энэ 10 хэдэн жил. Ах гэртээ гэрийнхаа үүдэнд хадам аав ээжийнхээ хажуу өрөөнд амьдардаг байсан манай нөхөр бит хоёр. Хадам аав ээжийнхээ гэрийн коридорт орцондоо хийж исэн бизнес маань. За талбайд нэг салбартай, ярмагт нэг салбартай, Алтай хотгонд нэг салбартай ингээ онлайн дэлгүүртэй. Дээрээс нь би өөрийн маркетингийн агентлагтай. За тэгээд нэмээд сургалт явуулдаг. Тэгээд өөрийн гэсэн аппликейшнтэй, веб хуудастай. Тэгээд пэйж хуудас, онлайн групп гэдэг таалах юм бол таймгүй их зүйлийг бүтээж чадсан байгаа. Миний хувьд бол айгүй гоё тийм бахархам амжилт юм шиг санагддаг. Дээрээс нь тэр үед ингээд хоёр ийм харьцуулахад амжилт олсон бүтээсэн юм уу би ингээ ярьчлаа. Тэнгүү дахиад нэг бас нэг зүйл орж ирсэн. Тэрний юу гэхээр би ингээ өөрөө ажил хийхгүй байсан ч гэсэн зүгээр өнөөдөр би амарч болдог байсан. Одоо бол би ингээд 10 хэдэн хүний хариуд хүний цалин тавихын тулд би өнөөдөр амарч болохгүй болсон. Ийм байт юм байлээ. Тэр яг 10 хэдэн жилийн хугацааг ингээд харьцуулаад бодоход одоо юу орж ирж ийнвэ гэхлээр амар хариуцлага. Одоо өнөөдөр л ингээ хичээчүүл энэ жил ингээд болчих юм бол ингээ сайхан болчихно гэж би жил болгон боддог байхгүй юу. Тэнгүүд ямар ч гэсэн болоогүй л байгаа гэх. Тэгээд ямар ч байсан тухайн үед өөрөө өөрийнхөө нураг даадаг байсан бол одоогийн яг өөрчлөлт нөх юм бол 20-од хүний цалин одоо би цалингаа хугацаанд нь тавихгүй бол ийм асуудлууд гарна. Одоо би ингээ татвараа төлөхгүй л тэгин гэсэн бас нэг юу өөрчлөлт байгаа надаа. За та ингээ сая хэллээ те илүү олон ажилчтай салбарууд нэлээ олон болсон те 15 жилийн өмнө. Тэгэхээр олон ийм маркетинг агентлаг сошиал пэйжүүд зөндөө байгаа гэсэн. Нийт дүнгээр энэ хичнээн пэйж хідэн лайк ер нь хідэн хүмүүст хүрч байгаа л. За ямар ч байсан 280 хэдэн мянган хүнтэй нэг групп байна. 380 мянган хүнтэй нэг пэйж байна.
100,000 үнэтэй нэг пэйж 50,000 за нэг 7-8 пэйж байгаа юм болов. Тэг нийт групп пэйж байгаа юм байна. Ямар ч байсан өөрийнхөө зүгээр хувь пэйжийн үзэлтийг нь нөгөө 28 хоногийн сайд нь гарч ирдэ штэ. Тэгэхэд сүүлд гэхэд 49 сая үзэлттэйсэн. Зөвхөн нэг пэйжээ. Тэгэхээр нэлээд сайн дажгүй хурж ийн сар жил ирэх тусам та өөрийнхөө тооцооллоор манай багийнхны гаргаж байгаа тооцооллоор бол дажгүй яваад байгаа гэж харагдав. Зүг. Таасаа ингэж маркетингийн агентлагт дэвжилсэн шүү дээ. Тэгэхээр маркетингийн агентлаг нөгөө нэг бүх бараа бүтээгдэхүүн тэрний холбоотой бүх зүйлийг хийж ийн гэж ойлгож болох юм. Тийм. Тэгээ дээрэс нь би одоо бас нөгөө нэг зөвхөн өөрийнхөө бизнесийг анх рекламдах гэж гарч ирж байсан бол одоо өдөр болгон ямар ч байсан доотлол нэг газар реклам тоглодог болсон. Тухайн байгууллагад зориулж контент бүтээж өгдөг болсон. Та өөрөө тоглож байгаа тийм. Зүг. За маркетингийн видео нь сүүлийн 28 хоног юу сарда 49 сая үзэлттэй болж штэ. Нэг пэйж нь л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэлээд өндөр явж байгаа юм байна. За ингээд 14 жилийн өмнө эхэлж исэн байна. Энэ хугацаанд бол биш үл одоо саяын таны хэлдгээр нус нөлмөс гэл зөндөө юм болсон баг. Тэгэхээр энэ хамгийн их хүндрэлтэй үед нь юу одоо ковид бас бол орж ил баг. Коронагийн үе ер нь бол хамгийн хүндрэлтэй, хамгийн ашигтай ийм хоёр зэг дээр гарч ирсэн үе яахгүй юу? Коронавигоос болоод маш олон бизнесүүд дампуурхтай зэрэгцээд онлайн шопууд яг жинхэнэ цэцгэлж гарч ирсэн. Онлайн шоп хэрэгтэй байна. Онлайн шоп ашигтай байна. Онлайн шоп ажилуулах ёстой байна гэдгийг мэдсэн ийм цэцгэлтийн үе байхгүй. Ер нь бол Монголын яг онлайн шоп эрхлэгч бизнес эрхлэгчдийн хувьд бол амар том өсрэлтийн үе болж гарч ирсэн гэж би өөрөө хардыг. Тэрнээс хойш маш их онлайн шопууд бий болсон. Манай дэлгүүр гэхэд чинь тэр үе зөвхөн Алтай хотхонд л ганц салбартай байсан. Тэрнээс хойш 2-3 салбар нэмэгдэж байгаа. За тэгээд тэр үед чинь олж исэн одоо нөгөө нэг захиалгын тоо гэхэд одоо байгаатай харьцуулшгүй ш. Коронагийн үед бол өстой машинаар нь ингээл бүр том машинаар нь бараа айгүйх орж ирдэг байсан. Нэг амар хөвгчлээ юм ярих уу би. Нөгөө коронавиг яг дөнгөж гарсан чинь хүмүүс маскан дээр нэг алдсан штэ. Тэгээ манайх нөгөө яг 11 сарын 11-ний өдөр би бүр санджийн заяа. Маскны захиалга аавна гэж санаандгүй өглөө пост хийчихдэг байхгүй. Тэгсэн чи корона яг нэг тохиолдол илэрлээч үлээ. Тийм болцсон заяа Монголд. Тэгсэн чинь пүр пар гээл данс руу амар их хүмүүс маск 100 ширхэг, 200 ширхэг, 300, 400 ширхэг ороод ирсэн заяа. Захиалгууд би бүр гайхаа шоконд ороод. Тэгээд Алтай хотхны манай гэр Алтай хотхонд байж байгаа ажил маань доор нэг давхарт исэн байхгүй. Ингээд суужгаад цонхмоо ингээд ийм торон ийм нөгөө юу таахгүй ийм хашаа гэх юм уу цонхны хаалттай. Тэгсэн чи яг энэ хаалтны юугаар нэг залуу бүр ингэж орж ирээл. Нүдэл арилаа заяа. Нэг маск өгч өчтэй. Үгүй байж түр байж гараа гэсэн чи тойрч гүйж ирээл хаалга нүдэл. Тэр бүр амар хөвгчлээ юм болж байсан. Тэгээ тэр үед яагаад гисэн бэ гэхлээр нөгөө нэг хүмүүс гэрээсээ гарч чадахгүй ч юм уу хол явж чадахгүй болчихж байгаа үед онлайн шопинг нөгөө яг жинхэнэ хэрэгцээнд гарч ирж байгаа байхгүй юу? Маск амар толгомцсон хэрэгтэй байна. Хаанаас авах боломжтой гингүүт уцаар ч юм уу гэрээсээ ойрхон газараас онлайнаар авах шаардлага нь үүссэн. Дээрээс нь нөгөө коронагийн үед юмны үн айгу огцом өссөн штэ. Ялангуяа маск, гар хариуцагчны үн амар өссөн штэ. Тэр үед нөгөө онлайн шопууд маань яаж чадсан бэ гэхлээр нөгөө нэг захиалгыг авчирж өгж байгаа болохоор боломжийн хямдхан үнээр авчирч өгч байсан байхгүй юу? За тэгэхээр та маск захиалга ихээр авсан хэрэг маска татан төлөвлөсөн байсан гэсэн үг бүр ихэр. Үйлдвэртэй ерөнхийдөө гэрээтэй байсан. Тэнгүүт нөгөө нэг захиалганыхын тоогоор шууд үйлдвэрээсээ ирээн дээр ирлээ. Ирээнээс наашаа ачигдчихна гэсэн үг. Яг тэр тухайн үед нэг миний давуу тал нь юу байсан бэ гэхээр аль үжээний би нөгөө өөрөө карго үйлчилгээний компанитай, хүргэлтийн компанитай болцсон байсан. Миний айгуу том давуу тал байсан. Тэгээл нэг том ийм одоо бодтоо бүр нэг ийм том ачааны машин ингээд ширэнгээр том маск ирнэ гэхлээр те. Тэгэхээр яг тэр үед их хүмүүс нүг хил гайл хааж мадаад наач бараа тавар ингээд гатсан үед одоо тэрийг яаж зохицуулсан барааны таталтыг. Барааны таталтын одоо яг онлайн шопи яг уналтын үе бас коронагийн үед болсон гэж яриад байгаа шүү дээ. Тэр чи яг тэр чиний чи айгу зөв сэрэг талхаатай зөв юм асууж иргээд. Яг тэр үед чи нөгөө нэг хил нь хаагаал эсвэл нөгөө гашуун сухат дээр хил нээгдэт ч юм уу ингээд янз бүр болж исэн шүү дээ. Тэнгүүт нөгөө нэг бараа зарим тохиолдолд дац тааруул айгу хурд ирэн, зарим тохиолдолд яг гацалтанд ороод юу яасан бэ? Төвжигдээд хөдлөхгүй, ирэхгүй бараа нь ингээд за алга болох алдагдах байтугай айгу их машинууд шатсан. Тэр үед яг би онлайн бизнес эрхэлдэг хүмүүс мэднэ. Тэгээ манайх нэг машин ачаа шатаагдаад
Үүс амар их хүний захиалга. Бодит түүмэр гарсна гэж байгаа юм. Үгүй түүмэр биш. Аа. Нэг хятадын хил дээр Аа. манай бараа хориотой бараанууд нэг хүний одоо бараа хориотой бараа байсан чинь би азгуудаа тэр хүний бараатай цуг нэг машинд ачигдцсан. Тэгэнгүүт нь тэр машинд байсан бүх барааг шатаагаад тэгээ бүр хятадны CCTV байдаг штэ. Тэрэн дээр чи юм цагаан говц мовцтай юм юм үзүүцэн хүмүүс чинь дэн гэл ай маяг яваад заяа нөгөө бараагийн шидэл шатаагаад тэнгууд яг ингээд тэр нөгөө би бичлэгээ харангууд яг миний нөгөө ирж байгаа бараанууд ингээд харангууд байгаа хгүй хөөрхи ингээд шидэл шатаагаад Устгалд оруулсан юм. Устгалд оруулчих чаа. Тэгэл би чинь амар сэтгэл санаагаар унсан. Тэр их барааны нөгөө тэр чинь одоо коронавигийн үе гэдэг чинь нэлээд олон жилийн өмнө штэ. Тэгэхэд бол тэр их барааны мөнгө бол надад айгүй их мөнгө байсан. Тэгээд хамгийн гол нь онлайн шопинг асуудал нь хүмүүсээс барааныхаа мөнгийг урьдчилаад авчдаг. Тэгээд боломжийн үнээр авчирж өгч байгаа учраас та эхлээд урьдчилаад мөнгөө төлнө. Би барааг нь авчирж өгнө гэдэг хуультай дүрмтэй байхгүй юу? Тэнгүүт би өөр эсрэгээрээ нөгөө нэг олон балжмаа бараагаа авъя, захиалсан бараагаа авъя. Би чамд мөнгөө төлсөн штэ гэсэн хүмүүсийн маш их юм холбоонд орчиж байгаа байхгүй юу? Тэгээд гүн шоконд ороод тэгээд тэрийг ямар ч байсан хүмүүсээ хохирлохгүй болгоод бүх хүмүүсийнхаа ингээд буцаалтыг хийж мөнгөний нөгөөнө гэдэг нэг айгуу том одоо уналт гэх юм уу, сорилт гэх юм уу, даваа гэх юм уу байдалд орж исэн. Тэр үе чинь таны ингээд санхүүгийн одоо доктортой нэлээх нөлөөс нүгээр гажил үүссэн. Маш их нөлөөлөл байх уу? Маш их. Өөрийн одоо эргэлтийн нэг удирлын бараа, хүмүүсийн захиалгын бараа гэхээр овоо хэдэн зуун сая төгрөг болсон. Тэгээ ямар ч гэсэн даваад гарсан. Хамгийн гол нөгөө нэг онлайн шопын нэг чухал юм нь орлого гэхээсээ илүү нөгөө нэг хэрэглэгчийн доктортой өөртөө авч хадгалж үлдэх байдаг байхгүй юу? Надаа нэг итгээд бараа захиалсан хүн надаас одоо 10 жил бараа захиалж байгаа хүн байгаа хгүй юу. Тэгэхээр 10 жилийн би тэр хүний захиалгыг авахын тулд нэг удаа би тэр хүнийг гомдоож болохгүй. Гэхдээ мэдээж нөгөө нэг бизнес хийхэд асуудал эрсдэл тооцоолог үзүүл зөндөө гарна л да. Тэгэл айл болох чадлаараа л хэрэглэгчээ алдахгүй гэдэг үгнэс л. Зөв. Хэрвээ тухайн хэрэглэгч одоо бараа авч чадаагүй мөнгөнийхөө буцаалтыг авчлаа ч гэсэн дахин дараа бараа захиалдаг итгэлийг нь хадгалж чадж байгаа гэсэн үг үү? За бараа шатна гэдгийг бол ойлголоо. Устгал оруулсан юм байна. Би нөгөө галт үмэр гарсан болов уу? Галт үмэр гарсан гэхдээ аюу их тохиолдол бас тэр үед гарсан шүү дээ. Аюу сонио. Зөв. Тэр үеэр одоо бүхэл бизнес сорилтонд орж одоо ямар нэгэн байдлаар давсан баг л та. Тэгэхээр таны хувьд санхүү хувьд нэлээд ингээд жоохон ингээд хэцүү болсон үед тэрийг дараагийн ямар аргаар босч ирсэн бэ? Тэр уналтаас. Яг доктортой яг захиалга аваад коронавигийн үе нэг аюу боломжтой зүйл нь юу вэ гэхээр байсгээ гээл нөгөө нэг дэлгүүр, хоршоо бүх юм хаагдангуут хүмүүс хэрэгцээгээ авахын тулд нөгөө нэг онлайноор захиалдаг. Тэр айгүйх яг тэр асуудлыг давж гаргахад тусалсан. Дахин захиалга дээрээ босч ирсэн байх нь шүү дээ. Одоо тэгвэл одоо ингээд тэр үед хэцүү байсан коронавиг гэсэнсэн одоо яг одоо өнөөдрийн байдлаар таны дэлгүүр ч юм уу энэ захиалгын систем энэ бүх юм хэр автоматцсан байгаа вэ? Ер нь хүний оролцоо хэр их явж байгаа вэ? Хүний оролцоо ер нь багассан. Өөрийн гэсэн аппликейшнтэй вебтэй болчоор ер нь багасаад ирдэг. Дээрээс нь яг тэр коронавигийн үед чинь бас нөгөө нэг хит их захиалга ороод ирэхлээр ийм их захиалга орж ирнэ гэдгийг би тухайн үедээ төлөвлөөгүй, тооцоогүй, мэдэх боломжгүй байсан чинь айгүйх захиалга орж ирлээ. Баярлалаа захиалга авчиж штэ. Вау, за зөндөө олон хүн ингээ мөнгөдлөө манай дэлгүүрээс юм авчлаа гэд. Тэнгүүд дараа нь яг бараа ирээ, за бараа буулаа хүмүүс маань ирээд аваарай гингүүт шал өөр. Яагтгүй л гинт амар их хүн гадаа ороод ирнэ. Тэгээ манай дэлгүүрийн очир чинь ингэсэн штэ нэг хэсэг. Ингиж манайх нөгөө нэг Алтай хотхны дэлгүүр маань байрны нэг давхарт байдаг хгүй юу? Агуулах нь. Тэнгүү тэрийг ингэж нөгөө бараагаа авах гэж очрлж байгаа хүмүүсийн цуваа ингэж тэр байшингаа ороогоод дараагийн байшинтай ингээ хүрээд тэгээ тэр унд ч нөгөө 2 3 хан ажилтан жишээ түгээлтэн дээр сууж байгаа. Тэнгүүт өгж амжихгүй тэр зур чи нөгөө хүмүүс хурдан бараагаа өг аваад явмаар байна. Даарчин эсвэл наран таллаач гэдэг юм уу маш их яг бодит ажил дээр тулаад ирэхлээр айгүйх процессууд гарч ирдэг. Нөгөө захваа хүний захиалгын кодыг нь гараараа тулгана. Захиалсан бараагийн тулгын чатан дээрх зураг юу мөн байна уу, сайз нь мөн байна уу, за энэ хүний мөнгө нь орж уу, ороогүй байна уу, төлбөр нь дутуу байна уу гэдэг ингээд шалгах процессын дээр чинь айгүйх ажиллагаа болоод бас ингээл нөгөө нэг айгүй хөөрхөө манайхан чи бараагаа гаргаж өөгөө тэргээл арилж мөрлөө. Тиймэрхүү процессуудыг хүртэл ингээ үтсэн. Тэгэхээр айл болох хүмүүстэй стрессгүйгээр хурдан шуурхай яаж өгч болох юм олон захиалга авсан үедээ хүргэлтээ яаж гаргуул зүгээрээ эсвэл ирж авж байгаа хүмүүстэй яаж тараах юм, яаж хүмүүстэй нөгөө одоо 1000 хүнд мэддэгдэх 500 хүн рүү би нэг хүн рүү мессеж бичгдээс шал өөр ахгүй юу. Тэгэхээр бараа нь ирсэн гэдгийг яаж мэдгдэх юм гээд
ер нь маш их асуудлууд байдаг. Аль болох тэднэрийг автоматжуулаа явуулсан чи илүү амар Одоо болсон. бүгдийг шийдсэн гэсэн үг юм шүү дээ тий. Яа бүгдийн ч арай шийдэж чадаагүй байна уу? Энийг асуудал гарч ирээ л. Надад юу сонирхолтой санагдаж байна гэхээр яг эднийг технологийн ямар шийдлүүд нэвтрүүлсэн бэ гэдэг нь сонирхолтой байна. Одоо аппликейшн Ерөнхийдөө бол эхлээд Excel програм дээр гараараа би нөгөө анх ганцаараа хийдэг байхдаа ингээд ийм дэвтэр дээр хийдэг гэсэн байхгүй юу? Дэвтэр дээр нэг тэдэн сарын тэдний өдөр зэрэг Facebook-ийн нэрийг бичээд утасны дугаарыг бичээд тэгэнгүүтээ тухайн хүн тэдэнд төгрөг хийсэн. За тэгэнгүүтээ хойтлолтод дараа нь ирж тэдэн сарын тэдэнд ирж бараагаа авсан гэдгийг нь бичээд окей гэх тэмдэглэнгүүт нөгөө ийм олон дэвтэр дээр ирээлжлээл те. Тэр түүхийг буцааж эргэж харах. Тэнгүүт чинь тэр хооронд чи айгүйх процесс болно. Зарим хүмүүс бараагаа авчаад аваагүй ч гэдэг юм уу. Эсвэл ийм бараа хүргэлтээр сольж ирсэн байна гингүүт нөгөө дэвтрээ эргүүлэн те. Айгүй хэцүү шттэ. Тэгэл 10 хэдэн жилийн өмнө тийм байсан. Тэрний дараа Excel програм дээр арай даруйхан хийхийг би чинь сурж байгаа хгүй юу. Дөмгөхөн шиг нэг хийгээд. За. Тэгээ Excel дээр хийгээд яажсэн чи тэр чинь дахиад хүний тоо нэгсэх тусам бос болохгүй болчихж байгаа хгүй юу. Тэнгүүд арай өөр програм яа гээд. За тэгээ програма дэвшлүүлсэн байснаа. За ер нь веб нэ гээ. Тэгээ веб маань ажиллаж яснаа. За ер нь энэ голлогдоод байна. Шинэ бүр ингээд вебээ сайжруулъя. За нэмээд ийм аппликейшн хийгээд. Тэгээд ер нь сайжруулаад яваад байдаг. Одоо ч гэсэн өдөр болгон миний захим веб хаяг дээр ч юм уу аппликейшн дээр сайжруулах зүйлс гарч л байгаа. Тэр болгоныг ингээл хийгээл. Тэр нөө та ингээд энэ систем аппликейшнуудыг хариуцахын тулд IT-ийн хүн авсан байна уу? Одоо юу гэдэг цалинжуулж ажиллаж байна уу? Гэрэтээр хаяа ажиллаж байна уу? Ер нь бол эхний ээлжинд бол IT-ийн хүн гэрэтээр ажиллуулад юуг нөгөө төлбөрийг нөгөж ажиллуулж гаад одоо болохоор яг сар болгон тогтмол төлбөртэй нэг хүн авсан байгаа. Бүр байнгын одоо хөгжүүлэгчтэй болж байгаа юм шүү дээ. За. Манай подкаст сурсан зочин болгоноос асуудаг нэг асуулт байна. Тэр нь юу гэхээр та одоо орлогын яг хэдэн их өсвөртэй нэ гэж асуудیں۔ Наа чи хүнд асуулт байна шүү. Би чи нөгөө нэгэн сэдвэр айгүй бүлийн төртдөг байхгүй юу? За. Яаж бүлэж чинь? Ер нь их хэцүү шттэ. Тэгээ ер нь бол одоо юу гэдэг өмссөн хувцснаас эхлээ шүүмжлэн байгаа байдал амьдарч байгаа байр хэрэгжилж байгаа унаа төрөх ч юм уу те бүх юмыг ингээл одоо юу гэдэг онлайн шоп ажилтдаг хүн яаж ингэж амьдарч байгаа юм бэ те онлайн шопоор ингэж баяжж болдог ч юм уу те эсвэл цаана нэг заллин луур байгаа ч юм уу за тэгэд хамгийн их шүүмжилдэг юм нөгөө эмхтэн хүн болж төрснөө буруу энэ яг Баян хятад хожаа нөхөртэй л гэдэг юу хамгийн их бүр явдаг одоо л яг намайг Баян хятад хөгшин нөхөртэй гэж итгэдэг амар хүн байдаг шүү дээ. Тэгэж бичээл гэдэг. Зөв. Тэгээд тэгэхээр асуулт руу гоцвол. Ямар асуулт руу явж байлаа орлогын их өсвөр. Харин тайруулах гэдэг шнэ нөгөөч. Яа маркетингийн агентлагаас олж гин. Онлайн шопоос олж гин. Онлайн шоп. Сургалтаас олж гин. Сургалт. Сургалтаараа та юу зааж байгаа юм? Ерөнхийдөө бол миний одоо би онлайн бизнес эрхлэгчид зориулсан сургалтаа баг ингээд 4 жил явуулчлаа. Тэгэхээр яг онлайн бизнес эрхлэхээр шийдсэн юм уу? Эсвэл онлайн бизнес эрхлэгчдэд зориулсан юм яг зөвлөгөө, сургалт, арга техникүүдийг ороо явдаг. Манай бас аппликейшн дээрээ явцдаг онлайн сургалтаа. За. Тэгвэл хүмүүс нэлийн сурж байгаа. Одоо ер нь хүн болгон пэйж хүн гэж байхгүй гэдэг нэг үг гараад байдаг шүү. Тэгэхээр хүн болгон одоо ямар нэг байдлаар пэйж дээр юм тавьж постлж байгаа. Тэгэхээр яг хүмүүс онлайн бизнес ихээр нэг жижигхэн за нэг пэйжтэй тэгээд табоогоос юм загтаг гэсэн ойлголт бол нийт тэрэг төгссөн байна. Тэгэхээр энийг та яг жинхэнэ одоо бүрэн утгаар нь илэрхийлээгүүл яг энэ онлайн юм а гэж хэлэх зүйл юу гэж болох вэ? Одоо тэр хүмүүс хийж байгааг бас онлайн гэж тооцсон те. Тэгээ бүрэн утгаараа энэ бол ингээ зөв цогц систем юм а гэж хэлэх юм. Зөв цогц систем гэх юм бол за би уул нэг өөр нэг юм яриа гэж бодож байсан. Гэхдээ өөр нэг юм ярьчих. Ямар ч гэсэн эхлээд үйлдвэрүүдтэй холбоо тогтоож сурах хэрэгтэй. Манайхын монголчуудын хувьд бол Tabo, Pinduoduo 1688 гэсэн аппликейшнуудаас бараа захиалангуудаа дундуур нь дамалж үн нэмээд цаашаа нь өхийг ерөөдөө л онлайн бизнесийг л дундаас нь мөнгө олоод байна гэж боддог байхгүй. Гэтэл онлайн тэгж хичнээн тийм пост оруулаад ч гэсэн бараагаа зарч чадахгүй хүмүүс байгаа штэ. Онлайн дэлгүүр нэгээд. Тэгэхээр маркетинга айгуу сайн хийх хэрэгтэй. Онлайн бизнес гэдэг бол ерөөсөө маркетинг, олон дагагч, өөрийн гэсэн тогтсон үйлдвэр, харилцагч, өөрийн гэсэн найдвартай карго тээвэр, өөрийн гэсэн үнж хэрэглэгчдээс ер нь бол бүтдэг. Яг бүрэн бүтсэн энэ хагна шүү. Тэнгүү та сая дурж чинь те Pinduoduo, Tabo 1688 эндээс хүмүүс монголчууд ихэнхдээ захиачлаа гэж. Тэнгүүд миний ойлгосноор бол тэгж аппликейшнаар дамжиж шууд үйлдвэртэй харьцах хэрэгтэй гэж ойлгож болох уу? Тийм шүү дээ.
Тэгэхээр тэр үйлдвэртэй одоо чинь та яг анх яаж холбогдож ирсэн, яаж харилцсан, аппликейшнийг давж харьцах гэдэг шүү дээ, Тий. тийм. Одоо яг үйлдвэрүүдтэй холбогддог аппликейшнүүд хүртэл байдаг шүү дээ хятадд. Нэгдүгээрт хамгийн амархан энгийн бид нэр гэрээсээ Монголоос хятад хэл давж үзээгүй хүмүүс хийгээл аппликейшнаар холбоод хийчих болно. Одоо миний нэг дүү гэхэд би дүүдээ хэлж зааж өгвөл манай хүн үйлдвэртэй холбогддог одоо аппликейшнтэй холбогдоод өөрийнхөө нэрийн бүтээгдэхүүнээ хийглэгээ сууж байна. Гэхдээ нэг эрсдэл нь юу байдаг вэ гэхээр тухайн бараа бүтээгдэхүүнийхээ чанар материалыг гараараа үзэж чадахгүй учраас айгүй хэцүү. Би ч өөрөө тэр байдлаар хохирч үзчихсэн байхгүй юу. Тэгэхээр одоо яавал зүгээр вэ гэхээр Иву Гуанжу гэсэн хамгийн том хотууд байна. За тавилгын гэх юм бол Тайжоу ч юм уу те. Ингээд асар олон яг үйлдвэрийн худалдааны хотууд. Би яг хамгийн наацхан монголчуудын мэддэг 3 хотыг хэлж байгаа хгүй. Энээс цаашаа бол маш олон нүүдлүүд байгаа штэ биднэрт. Тэнгүү тэдгээр хотууд руу ингээ очиод үзээд өөрийн гэсэн яг харилцагчтай, найдвартай харилцагчтай болох айгүй чухал. Дээрээс нь өөрийн гэсэн үйлдвэртэй болоод ирэхлээр яах вэ гэхлээр тухайн аппликейшн дээр байгаа үнээс өшөө дахиад хямдхан авах ч юм уу, эсвэл өшөө илүү чанартай хийх ч юм уу, өшөө илүү гоё загварыг гаргах ч юм уу, тийм боломж байгаа. Яалтчгүй нөө Монголдо бид гэхдээ химээр байна. Гэхдээ Монголд нөгөө үйлдвэрлэгч орн биш. Ажилчдын ажиллах хүчний цалин нэгдүгээрт хятад шиг хямдхан биш. Нэгдүгээрт тухайн үйлдвэрийн одоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний нөөц материалууд нь одоо хятадд хамаагүй хямдхан байдаг учраас монголчууд гэлтгүй яалтчгүй одоо Америкууд, Харууд, Туркууд энэ төр айгүйх яг хятадын үйлдвэрийн хотуудад байдаг. Зөв. Тэгэхээр та сая ингэж залливчсэн гэж штэ тийм бараагаа явуулж чад. Тэгэхээр хятадууд талаасаа одоо яг үйлдвэрч талаасаа заллих тохиолдол юу хэр үед юм монголчууд хэр их өртөж байна. Монголчууд айгүй их өртөдөө штэ. Бүр маш их жишээ байна. За би жишээ нь гэхэд бүр ингээд 2 жил бараа бүтээгдэхүүн авч ясан нэг гутлын үйлдвэртэй нэлээд эд хэмжээний яон явуулаад бараагаа авч чадаагүй юу яаж чадаагүй хохирсон тохиолдол байгаа хгүй юу. Нэг хамгийн хэцүү юм нь юу байдаг вэ гэхээр ялангуяа онлайнаар чи бид нэр одоо ингээд утсаараа дамжуулаад гар утсаараа тухайн яг гар утасны хэрэглэгчийн цаана хэн ямар хүн хаана яаж байгаа гэдгийг мэдгүйгээр бүрэн хэмжээнд итгээ захиалга өгж байгаа тохиолдолд шүү гэхдээ тэр тохиолдолд хятад гэдэг бол айгүй том гүн штэ маш олон хотууд байна. Тэгэхээр яг Монголоос бараа материалынхаа одоо төлбөр гүйлгээг явуулахдаа монголчууд яадаг вэ гэхээр WeChat, Alipay-ээр айгүйх явуулцдаг. Эсвэл Temu ч юм уу одоо аппликейшнууд дээр сүүлийн үед айгүйх ловер гараад байгаа байхгүй юу? Тэр нь яагаад вэ гэхээр өөрийнхөө банкны картыг холбочоод байгаа байхгүй юу? Тэрийг ерөөсө холбож өрн болохгүй. Нөгөө мөнгө татах юм эрсдэлтэй байхгүй. Чамайг хүсээгүй байхад чинь 2 удаагаа ч юм уу 3 удаагаа. Тим залиланд өртөж гин. Дээрээс нь зүгээр нөгөө нэг авахыг хүссэн барааг нь тухайн нөгөө сайт дээр хамаагүй хямдхан үн тавьсан итгэмээргүй хямд үн байгаа шүү дээ. Энэ байж боломгүй өртгийг харчингуудаа ер нь бол би зүгээр мухагаар хэлчихэд шуналтай зангаас олж холигдуулдаг, лойрдуулдаг. Хямдхан авах хүслээс. Хитрхи хямдхан авах хүслээс болоод. Тэгээд тим гэмт хэргийн золиос олон. Тэгээд энэ хаа байсан Монголоос тухайн хятад руу онлайнаар уцаар яриад хойноос нь мессеж хүчээд юм уу блоклцсон тохиолдолд бол мөнгө төгрөгөө буцааж авах ямар ч боломжгүй байхгүй юу. Тэгэхээр айл болох хятадын үйлдвэрүүдийн хотууд дээр нь очоод найдвартай газруудтай гэрээ их түншлэлтэй болох л ер нь хамгийн хэлбэр арга. Боддоор цаг гараад очиж уулзаад гэрээгээ тэгээд тэрнийхээ дагуу одоо мөнгөн гүйлгээг яд гэрээ хэлэхэд нүг бас WeChat-аар шилжүүлэх үү? Яг өөр шилжүүлгийн. Яг найдвартай компаниудтай бол WeChat, Alipay юм уу тухайн дансруу банкнаас банкны оронд хийчих болно. Аппликейшнаар бараа худалдан авалт хийж байгаа тохиолдолд Alipay-ээр худалдан одоо нөгөө нэг гэхдээ Alipay-с Alipay хооронд биш шүү заяа. Тухайн аппликейшндээ Alipay-ийнхаа хитвчийг холбоод тэгээд тэр хитвчнээсээ тухайн газрын дундын данс гэж байдаг. Барих нь шүү дээ тий. Одоо миний хэрэгжилж байгаа би одоо жишээ нь Taobao аппликейшнаар жишээ авангууд би Taobao аппликейшнд өөрийн гэсэн хаягтай тухайн дэлгүүр юм уу үйлдвэр өөрийн гэсэн хаягтай байгаа штэ. Тэнгүүт би мөнгөө шилжүүлэхдээ тэр хүн энэ Alipay-г уншуулчаад хийчээрэй гэхлээр би хийх ёсгүй байхгүй юу. Өөрийнхөө хаягн дээр холбосон Alipay-ийн хитвчнээсээ тухайн хүний хаягн дээр холбосон Alipay-ийн хитвч рүү буюу тухайн линк Lianjie гэд өгчдөг. Тэрэн дээр нь ингэж дараад хийчих юм бол яг ихлээр дундын дансанд байрсан мөнгө би бараагааныхаа мөнгийг төллөө бараагаа нөгөө хүн над руу явуулж байгаа хооронд тухайн аппликейшн чи асар том систем байгаа штэ. Ингээд нэг 2 3 4 5 7 хоног наашаа ирээд хаяг дээр бууж явах нэг 7 хоногийн хугацаа ч юм уу 4 хоногийн хугацаа өгсөн байдаг.
Тэр хугацаанд чиний данснаас дундын даншинд байршсан байгаа мөнгийг нөгөө байгууллагын данс руу шилжүүлдэг. Тэгээ энэ хугацаанд чи бараа ирээгүй ч юм уу яагаагүй тохиолдолд шууд би мөнгөө буцааж авъя гэж төлкөн хийгээ дараад мөнгө авчих боломжтой аргаар хотолтон авалтаа хийвэл одоо хувирдуулах эрсдлээс өөрийгөө аягүй сайн сэргийлж өгөх гэсэн үг. За маш хэрэгтэй зөвлөгөө. Тэгэхээр нөгөө дунд нь ингэж барьдаг данс нь л хамгийн зөв юм тийм шүү дээ. Аль биеэр дамжгаа. Тэгэхгүйгээр шууд картнаас нь татдаг гэвэл тийм байгаа юм байна. Пин дууд байгаа юм тий. Эднэр бол дахин татах эрсдэлтэй юм байна. Тэгээ ер нь бол өөрийнхөө Монгол банкны дансыг ямар нэгэн аппликейшнд айлуулах холбосны хэрэггүй. Холбоод юм худалдан авалт хийлээ бол салглаа. Дахиж худалдан авалт хийхдээ холболоо салглаа гэж явчихна. Тэгтээ түрүү нөгөө хэлсэн шүү дээ. Alipay-с шууд Alipay руу нээхгүй. Өөрийнхөө Alipay-с дундын дансаар дамжуулж тухайн хүний Alipay одоо юу гэмдэ аппликейшны данс руу нээх хэрэгтэй гэсэн үг. Ер нь бол би ингээ баг ойлгочлоо. Alipay-ийн өөрийнх нь ингээд wallet буюу төрөвчний аппликейшн байгаа шүү дээ тий. Тэрнгээр л дамжуулах юм байна. Үгүй. Өөрийнхөө Alipay-г өөрийнхөө аппликейшны мөнгө нөгөө нэг хитвчэнд холбочно. Тухайн Tabo, Pinduoduo одоо Alipay холбочно. Тэгээ тэр холбосон Pinduoduo Alipay-ийнхаа нөгөө мөнгө төлдөг хэлбэрээр нь төлнө гэсэн үг. За ер нь бол бууж шүү. Тэгэхээр эдгээрийг та одоо чинь тэр сургалтаараа явуулдаг байна шүү. Тий. За таны сургалт дээр хүмүүс одоо ямар үйлдвэртэй яаж холбоол баг ингээд намайг ийм хийх гэсэн миний холбоод өгөөч гэж орж ирж байна уу бүр. Ер нь жоохон тэгдэг. Тэгээ би ер нь тиймэрхүү хүмүүстэй зориулаад би бас бэлэн үйлдвэрүүд бэлтждэг байхгүй юу найдвартай. Өөрөө би яг тооцоод үзэхэд бараг 20-од хятадын үйлдвэрийн хатуудаар явсан байлээ. Тэгээ явах хугацаанд бол ерөнхийдөө найдвартай, хэрэглээтэй, сонирхолтой бараатай гэсэн газруудынхаа хаягийг цуглуулчихдээ. Тэгээ тэрийгээ сургалтандаа орсон хүмүүстэй нэмэлт бонус олгоод ерөнхийдөө ийм үйлдвэрүүд байна. Энд Монголд ингэж зарж байгаа барааны үнэ энд ийм хямдхан байж гэдэг юм уу оруулаад өгч. Тэгэхээр та угаасаа өөрөө ингэж яваад баталгаажуулсан үйлдвэрээ санал болгох юм тий. За наач их гоё юм биш үү те баг. Сошиал медиа дээр нэмт тэмдэг verify авч байгаа юм шиг баг баталгаажтай. Тийм байх нь л да. Тэгээд дээрэс нь тухайн хүмүүс нөгөө нэг наашаа цаашаа тухайн хотуудаар явах аялын зардал, хөтжийн зардал, буудлын гээд айгүйх зардлууд гардаг штэ. Тим зардалгүйгээр өөрөө шууд хөтж нөгөө нэг үйлдвэртэй холбогдчих боломжтой болж байгаа. Зүв. Наач нь бас их хэрэгтэй. Одоо энийг сонсч байгаа хүмүүс бол бараг л яг энэ чиглэлээр чинь тагж асуухаар л юм байна. Би тэгтээ одоостой сургалт хийхгүй. Эдэр нээж. Ядарч байна. Одоо хамгийн сүүлийн сургалтаа сая энэ онд хийсэн. Одоо сургалт хийхгүй хай гэж бодчих. Зүв. Эрдэм мэдлэгийн хангалттай хүн тараасаа гэж үзэж байна гэхгүй. Үгүй айгүй хэл амтай ажил штэ. Болохгүй байх, тэгэхгүй байх гэж нөө. Үгүй нөгөө нэг юу яадаг гэхгүй юм. Одоо онлайн бизнесийг та анзаарж байгаа зү. Онлайн бизнес гэлтгүү онлайнаар айгүй их хүмүүс нөгөө нэг сургалт хийдэг болсон штэ. Тий. Бүр маш олон төрлийн зурагчин эсвэл нөгөө нэг баг инфлюенсер болох хүртэл сургалтууд хүртэл байгаа штэ. Тэнгүү тэр юутай нөгөө нэг онлайн бизнес эрхлэхийг хольж утгаад идэг байхгүй юу? Тэгээ муу нэрт болох гэдэг нь үү? Тий, ер нь жоохон тийм. Тэгэхээр сургалтанд ер нь бол бас дээрээс нь нөгөө нэг 10 жилийн хүүхдүүд нэг юу яадаг штэ. Нэг онц сурдаг хэсэг бүлэг хичээлээ үзэхгүй ингээ зүгээр нэг суугаад хамгийн төгсгөлд нь юу ч ойлгоогүй нэг хүмүүс эд штэ. Тим бүлгүүд айгүй ихэд учраас онлайн сургалт айгүй хэцүү хүн болгоны толгойд матч гэд цааш шидэ хөв гэд оруулаа бүх юм ойлгох боломжгүй учраас. Зүв. Тэгэхээр бүрэн утгаараа зөвл ойлгохгүй бол бас ингээд саар юм одоо сонсогдоод байгаа шүү дээ өөр. Тийм юм болд юм. За ер нь бол бид нар сая яриагаар бол ингээд яг ямар эрсдэлтэй тал вэ? Яаж сэргийлэх үйдэг баг та баг хоёулыг нь хилээд өгчлөө л дээ. Карта олборлохгүй гэд. Тэгэхээр таасаа ингээд онлайн сургалт хийхээр ядарч байна гин. За тэгээд дээр нь одоо доктортой сурж байна. Онлайн бизнесээ чинь ер нь цагийн менежмент таних ер нь яаж зохицуулж байна? Цагийн менежмент амар чухал шүү дээ. Миний гэхдээ амьдралдаа бас сурсан хамгийн гоё зүйл цагийн менежмент. Тэгээ одоо хамгийн сүүлийн одоо би яг энэ 5 6 сарын хугацаанд бодож байгаа нэг бодол өдөр болго эргэлдэж байгаа хгүй юу. Шал хэрэггүй зүйл цаг хугацаагаа ёстой битээ зарцуул болохгүй шүү гэл өөрийгөө одоо нэг гараараа нөгөө гараа барина гэдэг шиг үгүй гэж хэлж байна. Тий, ингэж сурж байгаа. Тэр үнэхээр гоё тийм кайп тайвшралыг надад ер нь бол мэдрүүлж байгаа. Тэгээ дээрэс нь нөгөө нэг яана нэг жоохон хүүсээ юу ярих гэдэг шиг уучлаарай гэд. Эрэгтэй хүмүүсийн юу ч айгүй өөр ахгүй юу? За. Эмэгтэй хүн чинь хүүхд төрүүлнэ. Тэгэхээр бид нар чинь хүүхдэд төрүүлчихэд хөхүүлнэ, хайрлна, шүн асарч бүүвэлнэ. За тэгээ мэдээж ингээд цэцэрлэгт ортол нь яг өөрөө ингэж харна гэл те. Асар их зүйл болдог. Тэгээд яг энэ зүйлд нөгөө нэг амар нэг гоё монголчуудын нэг гоё юм байна. Манай ээж аав нарын сэтгэл зүй. Айгу тийм гэр бүлсэг үр хүүхдтэй тусалдаг нэг тийм
хүмүүс юм аа л гэж бодож шин. Гадаадд бол тийм ш тэ. 18 нас хүрлээ бай чи өөрийнхөө хүүхдийг хараарай. Би өөрийнхөө амьдралаараа гэдэг бол манай Монгол эмээ өвөнөр бол бас аюу агуу штт. Тийм тэр аюу Монгол бүсгүүчүүдийн маань ажиллах, амьдрахад үнэхээр гоё тийм тусдын бол цагийн менежмент бас хийхтэн ч гэсэн аюух тусалдаг. Би яг хуу ээж аав маань тусалдаг. Дээрээс нь нөгөө найнитай жирэмсэн байхдаа өөрийгөө асруулад дээрээс нь нөгөө төрсний дараа бас нөгөө нэг хүүхдийн маань асархад ингээд тустаад ажлаа хуваагаа хийгээ явцдаг. Тэр аюу амар юм бэл. Зөв. Би бас түүний таны ярианы сонсчлаа. Яг ингээд ямар ч төрсөн эмхтэн нэг юм хэсэг юм гутралын үе байдаг гэж штэ тэ. Тэр үед ингээд аюух бодол нь ороод тэгж одоо би нэлээд хэдэн бизнес эрхлэгчээс сонсож байгаа. Яг тэр үед ингэж бизнес санаагаа олж юмаа ихсэн хүмүүс их байгаад байна. Айгу хурцлагддаг үү штэ. Харандаа бол зүрлэгдээд хорц ирнэ гардаг. Эмхтэн хүний ер нь жоох эвгүй болдог үү штэ. Тэгээд 2 3 дахь хүүхдээс гайг болчдөг бол яадаг вэ? Амар зөөлөн болчт юм аа. Эхний ер нь гэхдээ би өөрийгөө ингээд би одоо идэхдээ ер нь нэг бизнес мөнгө олох талаар ерөөсөө сүүлийн үед ботгоо болцсон. Шаал өөр юм боддог болцсон. Тэгээд ялангуяа эмхтэн хүн ингээд нас явах тусмаа ч юм уу эсвэл хүүхэд гаргах тоогоороо ч юм уу эсвэл нэг амьдралд алдаж оноод юм үтснийхаа дараа ч юм уу амар тийм зөөлөн болчт юм байна. Тэгээд ганц би залуу байхдаа бол би ёстой тийм зүгээр ингээл явж идэгсэн. Тэгээд эхний хүүхдэд төрүүлээд эмнэлгийн орон дээр ингээд би төрснийхаа дараа амар их уйлсан. Яг ингээ орон дээр байж та. Гэхдээ би нөгөө нэг цус алдаад ч юм уу ингээ өвдсөндөө уйлаагүй. Зүгээр л тэр ийм жоохон амтай ингээ гарч ирээд мемиг ингэж олоод идж байгаа тэр ингээд миний мемиг идээд наалтцсан ингээд нүдэн арайтай идж байгаа амар гоё агуу мэдрэмж аваад ингээ уйлжсэн байхгүй юу. Тэгээд тэгтэл нэг бос болоогүй байсан байлээ заяа. 2 дахь 3 дахь хүүхэд дээрээ ингээд бас ингээл эмхтэн зөөлрөөл улам ийм зөөлөн ийм өрөвч болд юм байлээ. Тэгээ сая сүулт яасан бэ гэсэн чинь манай ах өнгөрөөд араас нь ихч маань өнгөрсөн байхгүй юу. Тэгээ тэр үед би ингээм амар олон сар уйлаад ажиллаач хийхгүй уйлаа л гацсан. Тэгээ нэг өдөр ингээ гинт босч ирээд ер нь хүн хөтийн биш тэ. Энэ амьдрал чинь ингээ дуустын биш тэ гэдэг зүйлийг мэдэж аваад би ингээ туршлага аваад байгаа байхгүй. Ер нь бол ингээ одоо ботход тэгэл ер нь ингээд өгөхөөс өмнө л аль болох хайртай хүмүүстэй хайртай гэж хэлмээр ч юм уу эсвэл өөрийнхөө нөгөө хүссэн зүйл амьдралаас гоё гэж бодсон зүйлээ хийж тэр мэдрэмжээ авах хэрэгтэй байна гэдгийг ойлгож аваад тэгээд тийм мэдрэмж зүйлсийг би ингээм амьдралдаа сураад байжсэн чинь дахиад нэг зүйл гарч ирсэн. Тэр яасан бэ гэсэн чинь би бол нэг л мууртай тэр муураа ингээд тижээгээл бит хоёр ингээд цуг байж идэх байхгүй нэг цагаан мууртай бүдүүн. Тэгсэн чинь яг ингээд цагаа угаа суучсан чинь гинт манай бакьярдны хаалганы дор нэг муур мяавлаад ингээд мяав амар өрөвдөлтэй ингээд бүр ийм туранхаа заяа нүд ийм болцсон. Тэгээ би ингээд хаалгаа нээсэн чинь шууд өсрөөл ороод ирсэн. Тэгэл миний өвөр дээр суугаад яг ингээд цээжинд мань наалтаал яг над руу ингэж толгоогоо ингэж харуулаа заяа. Намаа ингээ илээд долоогоо. Тэгсэн чи би асгартлаа уйлцсан заяа. Тэгтээ нэг тийм мэдгүй нэг солиотой юм чи мэдрэл муутай юм шиг хүмүүс санагдчихэж магадгүй. Тэгтээ би ягаад ч амар уйлаад амар өрөвдөөд тэр амтныг. Тэгэл энэ амтан ямар ч байсан харцаараа байгаа байдлаараа аврал ирж байгаа юм байна гэдгийг ойлгоод тэгээд гэртээ авч тэжээхэр шийдсэн. Тэгээд тэжээгээ шийдээд байжсэн чинь 2 хоногийн 3 хоногийн дараа илүү жоохон бөөгөлжчихсэн нөө цусаар бөөлжөд. Тэгээ манай нөхөр эмнэлэг авч яваад. Тэгээд очиод үзүүлсэн чинь юу гэлээд нэг юм өвчин тусцсан. Буцаж гэртээ харахгүй ч яж магадгүй. Ер нь жоохон өөхөх магадaltaй өвчин гээд. Тэгээд тэрийг сонсоод би бас ягаад ч амар уйлаад. Өрөвдөөд тэр мууртайгаа байсан миний 2 3 хоногт надад амар гоё гэрэл нэмсэн. Надад нэг тийм өөр нэг гоё мэдрэмж төрсэн байхгүй. Нэг хүн хүнээ хайрлахаас гадна амьтан хүний хооронд бас нэг хайрын хил байх боломж байгаад байгаа байхгүй. Энэ ертөнцийн ганцхан хүн гэдэг амьтан амьдраад байгаа биш юм байна гэдгийг би мэдрээд байжсэн байхгүй тэр хугацаанд. Тэгээд амар уйлаад байжсэн чинь тэгээ эмчлэгдээд нөгөөтг чи айгүй хөрхөө эмнэлэг твтээд эм тусал масл хийд юм байна. Тэгээ байжсэн чинь нөгөө эмнэлгээс нь залгаад эрүүл болцсон гээд. Амар гоё цаа. Тэр мэдрэмж гэхдээ бас амар гоё юмсан. Тэгээд манай нөхөр яваад нөгөө муура авчирж байгаа. Тэгсэн чинь нөгөө видео камер над руу залгасан чинь муура энэ хажуудлынхаа сандалд дуулан тавиад байгаа гинэ. Тэгсэн чинь нөгөө өөрийг нь хаяа явчлаа гэж бодсон юм шиг байгаа манай муур. Амар айгаал үлдсэн юм шиг хай хөрхий. Үсрээл гарч ирээл манай нөхөр амар юм том биетэй амар юм сахалтай хүн байдаг аахгүй. Яг цээжин дээр гарцсан. Сахал махлын долооц.
хуржин зөө ингэж мөгцөн байжсэн чинь тэрийг харж уйлаад заяа. Тэгээд дахиад ирээд гэртээ ирээд би тэгэд ингээ амар жаргалтай байжсэн чинь нөгөөтгөө чи гидсэн бүр ийм том болоод болтгоо. Хөөгдөө. Бүр ийм бүдүүн болоод бол. За. Яана энэ маань одоо яач вэ? Эсвэл ингээд амар идэж мэдээ таргалаад байгаа юм болов уу гэж бодоод исэн чинь хээлтэй. Тэгээ хээлтэй муур өвдөөд өлсөөд манай гэрт ирсэн болж таарж байгаа байхгүй юу? Тэгээ ингээ гидсэн томорж байжгаад нөгөөх маань нэг өдөр би ингээд явж исэн чинь ингээд гэртээ ажлаа тараал орж ирсэн чинь хөлний энд ирээл ингээд тойрол мявлал тэг сонио айхлаад болтгоо. Тэгээ би амар ядарчаад тэр өдөр айгүйх ажилтайсан болохоор орондоо ороод ингээд гівтээд яг ингээд дуу хийх гэжсэн чинь нөгөөх маань ингээд мявлал гүйж ингэж миний хөнжил рүү бүр ингэж орж ирээд миний энэ гормоны бүр энд орж ирээл айхлал нүд ам нь юм гачин болцсон. Тэгээ яасан гэсэн чинь яг нөгөө нэг дуншаад зулцглах цаг хугацаанд болчихсон юм байна. Тэгэл нөгөөтгийгөө хөөх юм өөдөөс айхалцдүүлцэн. Тэгэл би чи одоо яана гэж бодоод чат GPT-гээс хараад YouTube-ээс өмнө муур төрүүлэх бичлэг харсан байсныгаа хараад эмнэлэг рүү залгаал тэгэл бүх юмаа залгаал цуг дүлээл нөгөө гидсийн жоохон шахаж илж доошлуулаад эхний зулцаг пүг гэж унаал тэгэл 2 дахь 3 дахь гэл 4 зулцаг гарч ирээл нэг юм жижигэн дөрөв харан байгаа хгүй юу. Тэгэл тэрийг хараад уйлал тэгэл тэр их бүх процесс болсны дараа ингээд юу яаж та нөхөртөөгөө сууж байгаа хүүхэд гаргаж байгаа гэр бүлд маань ууг гошуу тохиолдож байгаа ингээ хайрладаг амтантай болоод нөгөө амтныхаа зулцглах мөчийн үрдэл өөрөө их бариад авч байгаа штэ энэ бүх мөчийн дараа хайр гэдэг юм чи амар гоё юм байна гэдэг мэдэрсэн тэгэхээр зүгээр би подкастт мэдгүй юу ярьж байгаад хоёлаа ийшээ явчих. Гэхдээ ямар ч байсан би бинийгаа хайрлаж гараа амьдрал амар богинох юм байлаа. Хайртай хүмүүс чинь чамтай өнөөдөр ингээ зэрэгцээд байжгаад цог инээгээд байжгаад ч юм уу эсвэл маргалдаа ч үжиж магадгүй. Гэхдээ нэг маргаашин ч юм уу хэдхэн хоногийн дотор энэ хорвоо байхгүй болчих болно. Эсвэл бид нэр өөрсдөө ч гэсэн гинтийн тохиолдлоор ч юм уу эсвэл өвчин тусаа ч юм уу эсвэл хөгшрөөд энэ хорвоогоос явах боломжтой. Тэгэхээр амьдралын үн цэн гэдэг чинь шал өөр зүйл байгаа байхгүй юу? Намайг үгсний дараа ч юм уу хайртай хүмүүс өнгөрсний дараа тэр хүмүүсийнхаа талаар дурсамж төлдөд юм билэ. Тэгэхээр бага цаг хугацаанд бусдыг хайрлаж гараа, өөрийгөө бас хайрлаж гараа, дуртай юм хийж гараа. Сая ярианаас яг над бууж байгаа нөгөө та дээрэнийхэнд хэлжсэн нөгөө нэг хэрэггүй зүйлтэй цаг үтээ зарцуулаа үгүй гэж хэлгээд тэрийг л яг бас ингээд сайн яриа баттгаад байх шиг байна шүү дээ. Гол зүйлтэй цагаа зарцуулаа гэх тээ. Тэгэхээр сая та ингээд муурныхаа жишээгээр дамжуулаад нөгөө нэг одоо хүн зөөлөн бол хайр инрэл гэдгийг бас гоё тайлбарлаж байна л дээ. Хүн болохоор нөгөө юу муу яриад байгаа боловч цаана яг ийм философи оршоод байгаа шиг байна шүү дээ. Зөв яг миний амьдралдаа авсан мэдрэмжийн яг одоогийн байдлаар төгсгөлийн цаг дээр яг ийм зүйлийг л ойлгочоод л байна л да. Амьдрал гэдэг сургуулаас. Зүг тэгээд та бас хэлчихсэн нас айх тусмаа эмхтэн их зөөлөн болд юм байна гэдгийг бас ингээ саяын те муурны шин дээр гарч ирж штэ те бүгдэн дээр нь буугаад те. За тэгээд одоо 4 зулцаа давгүй. Нөгөөдөл чинь бүр ийм том болцсон. Өмүүлэн, сандаан, бааж хийж манайх 2 муурны 0-той байсан чинь 2 нь хүрэхгүй 3 болж байна. Тэгээд дээрэс нь нөгөөдөлдөө манай нөхөр ормоор хийгээл би өөр мөр захиалж махалаа лаалаа штт. Амьдрал амар хөвжөлтэй. Тэгээ хүүхдүүд амар хөөрхөө. Нөгөөдхийгөө хайрлна, тэрвэрнэ, цагт нь хооллно. Нөгөөдхийгөө өвдөх юм бол санаа зовно. Тэгээд нөгөө нэг мэдрэмж амар амьдралд айгу гоё идэм байлаа. Нэг тийм мэдрэмж заяа. Тэр юунаас олж харсан бай гэсэн чинь би нөгөө цагаан мууртай байсан гэд ярьсан шүү дээ. Нэг л мууртай байсан гэд. Тэгсэн чинь шинэ муур манай гэрт ирээд би нөгөө муураа хайрлаа. Зулцгнуудыг ингээд нөгөө нэг сандраад ийм цаг хугацаа зарцуулчихж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө мууртайгаа ингээд намайг орой унтахад надтай цуг унтдаг. Яг ингээд 0 ороход дагаж ордог. Бүх юмд ингээд хөлөнд сүүдэр шиг явж идэг. Амтныгаа би жоохон мартцсан байсан юм байл. Үндсэн цагаан муураа ихнээсэн. Нөгөө өөр юм цагаа зарцуулаад би тэр 100% зарцуулгийнхаа 50% нь өөр тийшээ өгчөж штэ. Тэгсэн чинь нэг өдөр гинт ингээ харсан чинь манай чигэндээ маань сандал дээр ингээл гэвтэж. Ингээл ерөөсө харангууд ганцаархна. Ингээл ерөөсө нөгөө нэг муу дуугардаг, хайрладаг, хажууд байдаг бүх процессыг байхгүй болцсон. Өөрийгөө бүр ингээд орчноос тасарсан нөгөө чигэндээ маань хөөрхий бүх юмны болонд ингээд ийм нэг гонигтай ингээд байж идэг амтан болцсон байгаа хгүй. Гинт ханзаараад тэгээд муур бас нөгөө нэг гомддог. Сэтгэл зүй тэр амтанд бас байгаа даа штэ. Намайг ингээ хайчуу мартчуу гэд. Тэгээ тийм сэтгэл зүйтэй байна гэдгийг бас ажиглаад нөгөөтгийгөө хайрлаад эрхлүүлээд тэгэнгүүт буцаад бас сэргээд ирд юм байна. Аюу. Тэгээ муурыг би бас ингээ судалсан чинь эзэн хаях юм уу, эзэн өнгөрөх юм уу, эсвэл эзэндээ гомдохороо
тэгж байсаар агаад элхэн өвдөд өнгөрчдөг тийм амт юм биш үү бас. Зүг. Тийм бэл. За би бас ингээд авахгүй сайхан муурны мэдлэгтэй боллоо. Шал өөр юм Ингээд ярьчлаа Сансуй подкастын дугаарт муур ихэрж авсан Балжмаа оролцож байна. За үргэлжлүүлээд хоёлаас одоо энэ онлайн хутлаараа жоох орё гэж бодлоо. Сая бас гоё амьдралын тухай бас гоё түүхтийг сонслоо тий. Хүмүүсийн мэдрэмжийг ярилцсан хуваалцлаа шүү дээ. Асгарт л байлаа. Хүмүүсийн мэдрэмжийг хуваалаа. Тэгэхээр магадгүй хин нэг нь онлайн бизнес ингээд шинээр хэлжээч магадгүй хийгээ явжээч магадгүй. Тэгэхээр энэ бусдаас яаж ялгардаг юм одоо ингээд нэгэн хэвэн биеэр хүн одоо авахгүй нь шүү дээ. Ялгарсан арай өөр болох юм биш. Та ингээд бүр цогцоор нийцсэн багт ер нь яаж ялгарлах хэвчээ. Ер нь жоохон өөрийнхөө имижийг нийгэмд бүрдүүлэх хэрэгтэй л дээ. Тэгээ Монголд бол ялангуяа дэлхийн Монголд гэлтгүй шүү дээ. Дэлхийн нийтэд өөрийгөө одоо таниулж гарч ирэхийн тулд янз янзын үйлдэлүүд хийдэг болсон байна шүү дээ. Гаж үйлдэлүүд хийж гэн, сонирхолтой үйлдэлүүд хийж гэн. Ямар ч байсан л сесац гаргаал бүүм гэл гаргаж ирэх нь чухал гэж хүмүүс аяух боддог болчоод байна. Тийм байдлаар бол онлайн шоп олон таниулж байгаа хүмүүс ч зөндөө байгаа. Мэдээ тэр дундаас амжилт талаад бизнес нь айгуу сайхан явж байгаа хүмүүс ч байна, амжилт олоогүй хүмүүс ч байна. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт л имиж бүрдүүлэх хэрэгтэй. Миний хувьд бол зүгээр би өөр айгуу тийм тухтай тайван байх хүн учраас ямар нэгэн баг ч юм уу өөр хүн болох ч юм уу ямар нэг юм юу гаргахыг хүсээгүй. Яг өөрийнхөө байгаа байдлаар өөртөө таалагдж байгаа байдлаар бол өөрийнхөө имиж, өөрийнхөө дэлгүүрийг олон таниулахыг хичээсэн. Тэгээд яг уу гэхдээ хамгийн гол инээдтэй юм мөнгө хэмнэх хичээлээ яасан л та. Нөгөө нэг бизнес хийхэд ийм дөрвөн айгүй чухал асуудал байгаад байгаа байхгүй юу? Би бол нөгөө эдийн засгийн хүн биш. Гэхдээ хараа өөрийнхөө нүдээр харахад нэгдүгээрт бизнес хийж байгаа хүмүүс юунд айгүйх зарлага алдагдал гаргаад байна вэ гэхээр банкны зээлэнд тухайн бизнесийнхаа нөгөө нэг байгуулах ч юм уу юундынхаа түрээсэнд за тэгээд дээрэс нь маркетингийн зардалд айгүйх мөнгө гаргадаг. Дээрэс нь бизнесийнхаа мөнгийг хувийнхаа хэрэглээр оруулцдаг. Тусна. Ийм дөрвөн асуудал яг бизнес хийж байгаа хүмүүсийн бизнесийг дампууруулах юм уу? Ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчийн хувьд бол хамгийн түгээмэл гаргадаг асуудал шүү дээ. Тэнгүүт яг энэ асуудлуудаа шийдэж явж их үед маань юу байсан бэ гэхлээр маркетингийн зардал айгүй өндөр. Монголд бол инфлюенсерүүдийн зардал айгүй өндөр шүү дээ. Тэгэхээр яаж хэмнэх вэ гэж бодож байгаад өөрөө ерөнхийдөө бас олон дагагчтай болчих юм бол энэ асуудлыг шийдэж болох юм байна гэж бодоод ерөнхийдөө бол өөрөө контент бүтээлүүдээ хийж эхэлжсэн. Тэгэхээр ер нь ялгарл гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь ялгархтаа та хэд маань ямар нэгэн байдлаар юу л бол юу хийж болно. Гэхдээ яг өөртөө тухтай байгаа мэдрэмжээрээ хийх юм бол илүү урт удаан явна. Яагадгүй л баг зүгээс салхах байхгүй. Яваан та тий. 1 жил хийж болно, 2 жил хийж болно. Төвхтэй үсттэй. Тэгэхээр яг ийм өөрийнхөө байгаа байдлаар илүү сонирхолтой байдлаар маркетингаа хийвлэх зүгээр санагдсан. Зүг. Ер нь бол ойлголоо. Яг өөрийнхөө гарч ирэх хэрэгтэй байна. Өөрийнхөө тэр тухайн одоо хувь хүний мэдрэмжээрээ сонирхлуудыг гаргах нь шүү дээ. Өөрийнхөө харизмуудыг ямар харизмтай энэ хурд ярд юм уу, дайрд юм тэрийг харуулах юм байна гэж ойлголоо. Таны яриан сайн нөгөө инфлюенсерүүдийн зардал айгүй өндөр гэж ярьсан л дээ. Энэ яг юун дээрээс үндэслэж гарч байна? Хүмүүсээр бараагаар рекламтад гарч байна уу? Яг ямар асуудал байна? Одоо эднэртэй ийм хүмүүстэй харилцахад яг уу би шууд нэг нүггүй хэлчихэд бол нэг контент юм уу нэг бичлэг хийлгэхэд 5 сая, 3 сая, сайж 500 гэд хүмүүс өөрсдөө үнэлсэн байгаа шүү дээ. За зарим том бараа бүтээгдэхүүн дээр бол 10-20 саяар хийж байгаа ч газрууд байгаа шүү дээ. Хүмүүс ч байгаа тий. Тэгэхээр бизнес эрхлэж байгаа хүмүүсийн хувьд би яг өөрөө бизнес эрхэлдэг болохоор мэдээд байгаа байхгүй юу? Би нэг контент бүтээх ч юм уу одоо телевиз юуны маркетинг илүү мөнгө гаргахаас илүү хүмүүс контент бүтээгч блог хийдэг хүмүүс илүү одоо нөгөө нэг маркетинг реклам сурчлагаа хийх дуртай болцсон. Тэр нь ч илүү үр дүнтэй байгаа. Гэхдээ мэдээж ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгч бол том компаниуд шиг их мөнгө маркетингда төсвөлж чаддаггүй байхгүй. Тодорхой хэмжээний мөнгө төсвөлнө. Тэгээ нэг таалагдсан инфлюенсертэй мөнгө өгнө. Тэнгүүд тухайн хүний контент юм уу эсвэл контент цацагдж байгаа цаг хугацаа ч юм уу бараа бүтээгдэхүүнээс болоод айгуу сайн нийгэмд түгээд бараа бүтээгдэхүүн бүүм зарагдаж танигдаж болно. Эсвэл нэг талаараа сонирхгүй ч хийж болох байхгүй юу. Тэгэхээр маркетингд гаргаж байгаа зардал маань 50% магадaltaй амжилт олох. Тэгэхээр тухайн одоо хамтарч ажиллаж байгаа олон дагагчтай хүнийхээ сегментийг нарийн судлах нэ гэсэн үг. Сегментийн нарийн судлан дээрээс нь тухайн бараа бүтээгдэхүүн чинь өөрөө тухайн цаг үед зарагдах
нөхцөл нь үүссэн байна уу гэдэг шалгах хэрэгтэй байхгүй. Одоо тэгвэл ийм асуудал гарч ирж байна. Зарим газар нь яг ингээд дөнгөж эхэлж байгаа санхүүгийн хувьд тийм доктортой биш те бүр жижигхэн байж болно те. Тэгээд тэр хүн бараагаа сурчлахын тулд одоо яг таних шиг өөрөө пэйж нэгээд явах боломжгүй байж болно л магадгүй олонд гармааргүй байж болно те. Тэхийн тулд бас нөө инфлюенсерт мөнгө төлөхгүй байж болно. Тэхийн тулд яаж бараагаа олонд түгээх вэ? Инфлюенсерт мөнгө төлөхгүйгээр үү? Тийм. Өөрөөрөө явуулахын тулд ямар яана гэсэн үг үү? Одоо тэр бүр яг жижиг сегментийн бизнес эхэлж байгаа хүмүүст яг ямар одоо та нэг тип өгөх юм бол яаж зөвлөх вэ? За хамгийн нэгдүгürt яг юу яаж болно л доо. Олон хүний хөлийн газар тухайн үйлчлэгээний газрынхаа одоо объектыг байршуулж олно. Тэгэхээр тухайн хүмүүс маань тэр хаваар явж байхдаа бараа урсгалаараа аавна. Тэр бол зүгээр л урсгалаараа ингийн л процессороо байна гэсэн үг. Тэгэхээр яалтчгүй инфлюенсерүүдэд мөнгө зарлагдах шаардлагатай болчоод энэ нөгөөдлөө. Тий. Тэгжээж л бараа бүтээгдэхүүн чинь олон танигдана. За тухайн нэг бичлэг контентоор би нэг бичлэг контентоор айгүй хэмжээний бараа зарж исэн ч түүх байгаа. Зарагдахгүй хоосон байж исэн ч түүх байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө бол тэрийг эрсдлээ тооцоолол өөрөө яг тохирох бараа бүтээгдэхүүн тохирох инфлюенсерээ олох нь л чухал. Угаасаа инфлюенсергүй маркетинг гэж одоо бол энэ захин платформуд хөгжсөн нийгэмд бол байхгүй шин. Зөв хятад бол ялангуяа энэ талаар үнэхээр дагсан байгаа шүү. Тэгэхээр миний анзаарч байгаа Монголд болохоор зүгээр л ерөнхийдөө олон дагчтай ингээ юу ч хамаагүй зараад байдаг. Яг ингээд сегментлсэн яг зөвхөн ном сурчлаг хүн ч юм гэж ингээ бүр нарийн нишээрээ салаагүй нэг харагдаад байна. Тийм нөхцөлийг таантай санал нийлгүй байна өөрөө. Би бол нэг тэрэн дээр санал нийлдэггүй шүү дээ. Олон дагчтай байгаад тухайн хүн маань өөрөө яг бүтээгдэхүүнийг хүнд хүргэх арга олчихсан байвал ямар ч хүн тухайн бүтээгдэхүүнийг хүмүүс таниулах боломжтой байхгүй юу? Жишээ нь гэхэд би нэг одоо юугаарэ рекламаараа яг энэ контентэнд жоохон санаа зовжлаа. Гэхдээ 2 тэрбумын бараа зарж исэн түүхнүүд байдаг. Ер нь бол хангалттай нэг бичлэгээр хангалттай хэмжээний бараа бүтээгдэхүүн борлуулах боломж бол байгаа. Эсвэл бүр бараа бүтээгдэхүүн борлуулах чадахгүйгээр хоосон юу яах ч боломж байгаа байхгүй юу? Хоосон зардлууд өнгөрөхтэй. Тэгэхээр бол яг 100% баталгаатай биш болчиход тийм шүү дээ. Гэтэл азаа үзэхээс өөр аргагүй. Бараа бүтээгдэхүүн зарахгүй юм а гэхэд тухайн дэлгүүрийн чинь юм уу бүтээгдэхүүний чинь нийгэм таниулж өгөх чинь өөрөө ашиг байхгүй юу? Ер нь бол гэхдээ ашиг гэдгийг манайхан шууд мөнгөөр хараад идэв штэ. Тэнгүүт миний хувьд бол ашиг гэдэг зүйл олонд танигдах одоо бараа бүтээгдэхүүн чи ийм юм байна гэдгийг нэгдүгээрт олон танигдах, хоёрдугаарт үнэ хэрэглэгч дагагчтай болох ч өөр айгүй чухал ашиг байхгүй юу? Тэгээ тэрнээс хойшоо үйл ажиллагаа явдгаараа явцдаг. Зөв. Одоо бол сүүлийн үед нэг аюу их нэг буруу ойлголт. За зарим хүмүүс нь өөрх үс бодлыг сошиал илэрхийлж байгаа л да. Гүний хідэн дагагчтай болчоод хэдийн юм зарлаа гэдэг хүмүүс аюу их бичигцэн харагдаж би уншиж байсан. Тэгэхээр энийг зөв талаас нь ойлгохын тулд за эн чинь ийм юм а гэж яаж хэрхэн тайлбарлах хүмүүс зүгээр хүлээж авах бол энэ тэр гол зорилгоор хүмүүсийг юм зарахын тулд дагах цуглуулад гэсэн ойлголттой хүмүүсийг жоохон дургуулхад байгаа тийм. Зарим нь гэхдээ юм зарахгүйгээр зүгээр бас контент хийгээ явж байгаа хүмүүс ч байгаа шүү дээ. Гэхдээ ер нь олон дагагчтай болоод ирэхээр юм зармаар санагддаг шүү дээ. За. Үгүй юу? Ер нь олон дагагчтай болоод ирэхлээр хүссэн хүсээгүй одоо жишээ нь намайг бол яг тэгдэг. Би зүгээр л өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг юу яах гэж л реклам сурчлагаа хийх гэж л би ингээд контентуудаа хийгээд ихэлсэн. Таны бол зорилго бол тодорхой шүү дээ тийм яг. Тэгэхэд өөрөө би ингээд нэг сонирхоогүй байхад гудамжинд дайралтсан нэг ихч ч юм уу те эсвэл утсаар залгаад ч юм уу чатаар бичээд ч юм уу балчмаа нэг юм бичлэг хийгээд өгөөч энийг ингээд нэг олон таниулах хэрэгтэй нэ эсвэл миний пэйжийн дагагчийг ийм органик тэтэн хүнээр нэмэх шаардлага байна ч гэдэг юм уу өөрөө хүссэн хүсээгүй байхад гараад ирж байгаа хгүй яадгүй л энэ чинь зах зээл нь байна чиний хэрэгцээ биш. Тэгээ хэрэгцээ байгаа юмыг яах чадахгүй зү. Тэгэхээр аль талдаа л болж байна. Тийм тэгээ хөөрхий хүний л амьдрал штэ. Тэгээд бүх хүмүүс угаасаа олон дагагчтай болж чадахгүй штэ. Энэ дэлхий дээр цөөхөн хэдэн хүмүүс л болж байгаа штэ. Тэгэхээр би бол олон дагагчтай болоод бизнес эрхлэгээд ялангуяа бол бүр онлайн бизнес эрхлэж байгаа хүмүүсээ дэмжиж тусламар санагдаад байдаг штэ. Зөв. Followers нэмэгдэх. Яг л хөөрхий хүний амьдрал бизнес ажил бүх юм нь ямар нэгэн байдлаараа сайжирчлээвэл хэрэгтэй шүү дээ. Зүг. Тэгээд хүмүүс яг харж байгаа нэг дагагчтай боллоо гэж юу гэж одоо юу ч хамаагүй зарах энэ төр гэлээ. Тэгэхээр нэг бас нэг тэн дээр яг зөв бараага чанартай чанаргүй гэж тухайн хүн өөрөө сонгох хэрэгтэй болж таарч байна тий. Ер нь заавал нэг амар их мөнгө бодохгүйгээр ер нь их одоо тэгтээ ер нь би тэгтээ бас гайгүй
хэдэн жилийн өмнөхийг бодвол гайгүй болцсон болов уу гэж хараад миний харсан үнцэг чиний харах үнцэг ямар байгаа бол дараа нь хамаас асууя гэхэд ер нь нэг амар мөнгө бодож олон дагагчтай байх гэхээс илүү одоо хүмүүс бас хоббигоороо контент хийж олон дагагчтай ч болт юм уу эсвэл өөрийнхөө үзэл санааг хүргэхийн тулд тий олон дагагчтай болдог мэдрэмжийг гаргах гэж хуваалцах гэдэг. Стрессээ хуваалцахыг хүссэн хүмүүс байна. Ад жаргалтай байгаа мөчөөж хуваалцахыг хүсэж байгаа хүмүүс байна. Эсвэл энэ нийгэм чинь тэртээ тэргүй амар харахгүй болчиход байна шүү дээ. Ер нь бол амар стресс бухимдалтай бүр ингээл баг нэгийгээ цохиж аваад эсээ дунгачмаар тийм амар ийм ингээл сошиал ялангуяа фэйсбુક руу харангууд бүр бүх юм ингэжээд шүү дээ. Тэр дунд нэг зүг гээд нэг жаргалтай юм ярьж байгаа болохгүй тийм биз дээ. Тэрийг тэгээ хүмүүс сонсоод ямар гоё ингээд жаргалтай бус хүмүүс нь сонсоод болчингууд тэр жаргалтай мэдрэмжийг хуваалцсан нь өөрөө ягаад бүр гоё жаргалтай болж болохгүй тий. Тэгвэл та тэгээд одоос муурныхаа влог инстаг ажиллуулж байна гэдэг. Уул нь бол яг төрүүлэх би бичлэгээнээр оруулаад. За уцаар ингээд жижигэн хэсгүүд авсан байсан. Тэгснэ тэрийг нэг хөөрхөн санагдаад оруулмаар санагдаад оруулсан чи Facebook дээр бас сая орчим, Instagram дээр бүр сая хэдэн 100 мянган хүн үзсэн байсан. Тэгээд аюух тийм нэг юу ирсэн. Мууруудынхаа талаар пэйж нэгээч гэдэг юм уу те. Мууранд чинь ийм хоол өгье, тийм юм өгье, тийм контент бичлэг хийгээд өгөөч гэдэг. Тэнгүүд нь тэр саналуудын л ерөөдөө жоох хүлээж аваагүй. Муурнуудаа мөнгө олох хэрэгсэл болгомооргүй шүү дээ те. Зүгээр мэдрэмжээ олж байгаа тийм. Тийм учраас бол мууртай холбоотой газруудын рекламны саналыг хүлээж аваагүй. Тэгтээ нөгөө юу яадаг? Амар хөөрхөн заяа Instagram дээр. Гэхдээ эцэг эхчүүд жоох хариуцлагагүй л ам л та 6-7 настай хүүхдүүд Instagram хаягтай заяа. 10 хэдтэй 10 настай энэ хүүхдүүд байгаа хгүй. Над руу айгүйх мессеж чичдэг. За юу гэж юм? Аня гэл заяа ороод ирнэ. Игчээ гэл. Танаа морстай хөөрх юм аа гэл. Та өнөөдөр бичлэгийг оруулаарай гэл. Тэгэл нэрийг хэлээ тэрийг санаад байна. За заавал бичлэгээ хийгээрэй гэл. Муурнуудын маань айгүйх асууж хүчин. Тэгээ дээрэс нь анаа нэг муур өгөөч гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмуд айгүйх хөөрхөн. Instagram дээр бол амар хөөрхөн хүүхдүүдтэй шүү дээ. Зөв. За одоо ингээд манай Сансуу подкаст маань одоо дуусах чинь хандж байна. Одоо ингээд бараг сүүлийн асуулт явж байна. Тэгэхээр одоо яг адилхан яг энэ салбарт ажиллаж байгаа бус бизнесмэнүүд, жижиг дунд бизнеснүүдтэй та ингээд гоё зөвлөгөө байдлаар юу хэлмээр байна? Би ямар нэгэн одоо эдийн засаг ч юм уу бизнесийн чиглэлээр сургууль төгсөөгүй. Гэхдээ яг ингээ өөрийнхөө туршлагаар харахад нэг юм дөрвөн алдаа байгаа байхгүй юу? За. Ингээ мачитлаа ажиллаад байна гэдэг аахгүй юу? Өглөө ажиллаж байна өдөр би залах уу биш. Би ажиллаад байна. Гэхдээ миний ингээд бизнес ерөөсөө сайжрахгүй төвшнөөсөө авахгүй байгаад байна гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр би нэг дөрвөн зүйлийг олж харсан өөрийнхөө өнцгөөс. Нэгдүгээрт нь болохоор бид нэр юунд банкны хүүд айгүйх мөнгө сар алга өгдөг. Түрээсийн зардалд сар алга айгүйх мөнгө өгдөг. За тэгээд нэмээд реклам маркетинг сурчлагаанд айгүйх мөнгө өгдөг. За тэгээд дээрэс нь яадаг вэ гэхээр орж ирсэн орлогоо тэр чинь танай байгууллагын компани бизнесийн ч орлого байхгүй юу? Хувьдаа хэрэгэлцдэг. Ийм дөрвөн асуудал байгаад байна. Тэгэхээр банкны буруу биш байхгүй юу? Ягдгүйл чи тэр газраас мөнгө зээлсэн хүүгийн төлөх хэрэгтэй. Гэтэ хүү амар өндөр штэ Монголд. Гэтэ энэ бол банкны буруу биш. Ягдгүйл Монголд инфляц угаасаа айгүй өндөр. Өсөөл байгаа штэ инфляц. Тэр хэний буруу гэхэлэр төрийн л буруу штэ. Дээрээс мөнгө хэвлэж байгаа. Мөнгөнд хэвлдэг. Төрийн бодлогыг баримталдаг. Төрийн буруу штэ. Тэгээ банк яах юм? Хадгаламж эзэмшигчдийнхаа мөнгийг аюулгүй байлгахын тулд хүүгээ нэмэхээс өөр аргагүй үстэй ашиг байгууллага. Тий. Тэгэхээр бизнес эрхлэгчид маань аль болох зээл авахгүй байх талаар бизнесээ аль болох шууд манайхны нэг юу нөт гэхэлэр шууд айгүй бизнесмен компани захирал одоо ингээл компани орчин нөхцөл бүх юм нь амар гоё их мөнгө зарлагдсан харагдахад айгүй гол анхаарлаа өгөөд харагдах байдалтай. Тий харагдах байдалтай өгөөд банкнаас зээлсэн мөнгөөрөө айгүй гоё опс түрээслээл айгүй гоё талбай түрээслээл айгүй гоё тогтчуулаад за түрээсэлсэн талбайгаа бүр амар тасархаа тогтчулжсэн компаниудыг би зөндөө хардаг. Түрээсэн дуусаад нөгөө тогтчлолтойгоо үлдээд явдаг те. За тэр нэгдүгээр асуудал байна. Тэгэхээр аль болох банкны зээлээс татгалзах хэрэгтэй. Хоёрдугаарт нь юу яагаад байгаа байхгүй юу? Түрээст айгүйх мөнгө төлдөг. Тэгэхээр түрээс биш өөрийн заавал хотын лакшри зэрэглэлт ч юм уу олон хөлийн газарт олон хүний нэг урсгалаар явдаг газарыг хоёлоо ярьсан шүү дээ. Зүгээр байж ихт ч л өмнө зарагдахад айгүй амар юм бодоод байгаа байхгүй юу? Тэгхгүйгээр энэ онлайн салбарт онлайн дээр утас байхад л чи маркетинга хүснээрээ хийж болох гэдэг байхгүй юу? Тийм орчинд бэлэн нөхцөл нь энэ 21-р зуунд те
хөгжөөд үүсчээд байхад заавал нэг өөрийнхөө тодорхой өөртөө тогтоо гэрийнхээ ойрхон ч юм уу юм боломжийн нөхцөлтэй газар офис талбайгаа хийж болох байхгүй юу. Тэрэн дээр хэмнэлт гаргах амар том боломж байна. 3 дугаарт нь инфлюенсерийн зардал дээр бас хэмнэлт гаргах амар боломж байна. Яагадгүй л өстой түрүүний хэлсэн шиг өөрийнхөө имиж төрөх өнгө төрхийг гаргаад реклам сурчлагаагаа өөрөө хийгээд хийж байгаа амжилтанд хүрсэн монголоор нэг хүмүүс зөндөө байна шүү дээ. Тэр бүх хүмүүсээс санаа аваад хийж болж байна. За тэгээд 4-р нь болохоор за энэ сар айгүй ашигтай ажилчдаг. Бүх мөнгө нэг дансанд төвлөрөөд ороод ирдэг. Тэнгүү тэр мөнгөө яаж хардаг вэ гэхлээр өөрийнхөө нөгөө хувийн хэтвчний мөнгө шиг үрчдэг. Холж जैनтэй бизнесийн орлого. Зүгээр л ингээл авмаар байгаа цүнх говцс машин тэр юм авчдаг. Дараа сард чиний бизнес ашиггүй ажиллаж болно шин. Тэр үед яах юм? Түрээсийн зардал, банкны зардал, инфлюенсер ч юм уу өөр татвар байна, ажилчдын цалин байна, нийгмийн даатгал байна. Энэ болгоныг төлөх мөнгө байтугай одоо нөгөө төлдөг мөнгө нь олдох байтугай бүр төлөх мөнгөгүй хувхаа орлогогүй сар бизнес эрхэлдэг хүнд гарч болох байхгүй юу. Тэрийгэ тооцоолж компани мөнгө бол яг энд байх хэвээр. Энэ мөнгөөр би өнөөдөр 200 ширхэг бараа борлуулсан бол энийг ашиг олсон орлогоороо би дараагийн сард 250, 300, 350 ч юм уу ингэж болгоно. Энэ бол байгууллагын мөнгө, энэ бол нийгмийн даатгал, энэ бол ажилчдын цалин, энэ бол татвар, энэ бол юу гэдгээрээ л байлгах хэрэгтэй. Тэгээ манайхан нөгөө нэг айгүйх юу яадаг. Миний төрөвчөнд одоо ингээд нөгөө нэг шууд байгаа мөнгөөр худалдаа авалт хийчдэг. Миний лав эргэн тойронд айгүйх байдаг заяа. Маргааш бодохгүй нэ. Маргааш бодохгүй байхгүй. Яагадгүй л дансанд хараа. За одоо энгийн мөнгөөр жишээ авъя л да. 10 сая төгрөг байлаа. Амар их мөнгөтэй байж штэ. Тэнгүүт 10 сая төгрөгөөрөө брендинг дэлгүүрээс нэг цүнх аваад гарчлаа. Тэнгүүт чи зүгээр цүнхтэй л олчж байгаа зү. Ер нь бол тэнгүүт бизнес эрхлэгч хүн яаж харах хэрэгтэй вэ гэхэлэр зарлагдж байгаа мөнгөө хамгийн нэгдүгээрт ашиг болох зүйлд л хөрөнгөө оруулах хэрэгтэй байхгүй юу? Үржигдэх зүйлд. Тийм биз дээ. Яаж 10-га 20 болох уу гэж бодох хэрэгтэй. Тий. 10-га 11 ядаж болох хэрэгтэй байхгүй тий. Тэгэж бодохгүйгээр шууд дансандаа ямар ч үлдэгдэл үлдээхгүйгээр зүгээр л мөнгөө үрчдэг. Энэ бол бүр ингээд хамгийн наад захын энгийн нийтлэг жишээ шүү. Нийтлэг жишээ. Энийг л ерөөсөө халж, болж, өөрийгөө барьж, твчиж сураад тэгээд энэ бүх твчлтийн дараа дансанд чинь тэр сая төгрөгийн нэг одоо юу гэдэг нэг юм авах гэж байгаа юм чинь байна штэ. Тэрийг авах зөндөө мөнгө үлдээд дээрээс нь дахиад бизнесийн чинь мөнгө үлдчихэж гэдгийг харсныхаа дараа тэр ямиг хөдөлтөж авах хэрэгтэй. Цэвэр одоо ашгаа гаргаж авсны дараа хэлж штэ тий. Зүг. За та бол бас яг хэрэгтэй зөвлөгөө бараг шулуухнаар хэлчлээ тий. Маш энгийнээр тайлбарлаж хэллээ. Өөрийнхөө зүгээр амьдралын туршлагаа биелж байгаа хгүй. Би яг үнэ хэлэхэд яг бизнес энэ онлайноор бизнес хийдэг байх одоо хийгээл явж байгаа штэ. Эхний 10 жилд би дандаа дэлгүүрийнхаа үлдэгдэл хүмүүсийн аваагүй ч юм уу те тийм барааг авч өмсөж хэрэгэлдэг л байсан штэ. Яг үнэ хэлэхэд юуг нуутын тийм бицтэй. Би бол 0-оос эхэлсэн хүн манай аав ээж бэлэн одоо тэр бүмтэн ч юм уу тийм орлоготой хүн байгаагүй. Маа хүү байлчмаа энийг ав ийм бизнес эрхэлгээд надад мөнгө өгөөгүй ч гэсэн ямар ч гэсэн надад нэг амьдрах арга ухааныг сургасан тэрнгээр ингэ явж байгаа байхгүй юу? Зүг. Би бас яг таны ярьдаг зарим талаараа ихэнхдээ баг санал нийлж. Яг тэр заавал онлайн бизнес гэсэн зүгээр энгийн офис одоо аж ахуй нэгж байгууллаа гэхэд монголчууд нөгөө гадаа хаяг суух сандал буудан дээр хавих мөнгө зарцуулдаг гэдэг. Datacom инкодыг хэлжээс аахгүй. Эхлээд хүмүүс чамайг таниа л та таньсны дараа хаяг хадлаа гэдэг хэлжсэн. Тэрдэг агаар нэг юм байна. За ингээд манай Сансуу подкастын түрээд өндөрлж байна. Өнөөдөр бид нэр одоо онлайн худалдааны талаарх хэрэгтэй алдагдал те ямар эрсдэл байна. Тэгээд ямар сургамжтай зүйл вэ бүгдийг ярилцлаа. Мөн ус танай гэрүүлийн муурын талаар мэдээлэлтэй боллоо. Бас хүний emotional сэтгэл зүй мэдрэмжүүдийн талаар ярилцлаа. Их гой гой сэдвүүд байна. Дээр нь яг энэ бизнес гэхэд юу хэрэгтэй хэдэнтэй юу алдтыг гэдгийг та бас дэлгэрэнгүй тайлбарж өглөө. Магадгүй манай подкастыг үзээд онлайн бизнес хийж байгаа ч юм уу, хийж эхэлж байгаа ч юм уу хүмүүсээ бас нэлээд хэрэгтэй мэдээлэл боллоо гэж би бодож байна. Тэгээд цаг гарган ирсэн зочиндоо баярлалаа. Төгсөлд нь YouTube задлан гэдэг номыг бэлтгэсэн. Энэ болохоор нөгөө би 10 гаруй YouTube сууг нээж үтсэн. Тэн дээр туршлага дээрээс үүдээд бүр гарцаагүй яаж одоо YouTube дээр амжилттай болох зав ингэж бичсэн ном байгаамаа. Энийг танд дурсгая. Баярлалаа. Номыг чи хэрэглээд амар олон дагчтай YouTuber болсон байх үү дээ. За. Маш их баярлалаа. Өстой гоё юм байна. Ингээд санаа суй подкастын зочноор Балжмаа дэлгүүрийн үүсгэн байгуулагч Балжмаа оролцлоо.
Тэгээ та бүхэн энэ YouTube задлан номыг авах хүсвэл энэ видеоны description дээр байгаа. Pop culture цэгийн сайт дээр ороод ийм бодлоо гоё аваарай. юм байна шүү. Сонсоо подкастын ээлж нэгэн дугаар энэ төрөд өндөрлж байна. Цаг гаргаж ирсэн танд баярлалаа. Баярлалаа.